Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчдаа. Төмний студийн уран бүтээл чамд олон Монголын үндэсний эх орон төлөвлөлтөй хамтран хадхын Сэцэн аймгийн Боржин дэсэн өнгийн хошууны голом нутаг буюу Хан Хинти уулын аймгийн Оцол Сүнсэр уулын хошуу, одоогийн Хинти аймгийн Борөндөр сумнаас зохион байгуулагдаж буй Хинти аймгийн Борөндөр сумын Борөндөр хайрхны тагсаг их баяр сангад наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За ингээд Хинти аймгийн Борөндөр сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн тэргүүн болоо тэргүүлэгч шивдээ санаачлан амтлан зохион байгуулж буй Хинти аймгийн Борөндөр сумын Борөндөр хайрхны анхтугаар их баяр сангад наадмын хурдан соёлын усны мөрдийн уралдаан шанд шатах хөдөлгөөд гарааны зүхаараа хөдөлж байна. За хурдан соёлын усны мөрдийн уралдаанд газар цугларсан 53 хурдан шандас түмэн нөхөд өнөөдөр их баяр сангад наадмын давтан доолсон өргөж ин Боржин дэсэн өнгийн хошууны голом дотог болсон Хинти аймгийн Борөндөр сумын дэнгэрдор шанд шатахаар инхо гарааны зүхаараа хөдөллөө. За өнөөдөр их баяр сангад наадам бэлгийн үлрэлийн тоолын 17 дугаар жарны алтан өнчлөс тамир гал дахиад жилийн зуны ядаг сарын шиний 21-ний өлзөө өчрөд үрсэн энэ үлэг сайн өдөр буюу 2017 дугаар оны 8 дугаар сарын 13-ны өдөр амжилттай захын зохион байгуулагдсан. За Хинти аймгийн өмнөд талын ихэнх сумдаас гадна Дорнов аймгийн хойдлын сумд болго одоо 70 жаргалан айрыг мөн одоо алтан ширээ их эцэрэг сумдаас одоо уяаж ирсэн байлаа. Дундгой аймгийн өндөршил баян жаргалан цагаан дэлгэр сумдаас за Говь Сүмбэр аймгаас мөн одоо Сүхбаатар аймгийн Мөнхөн уулын төвшин ширээ халдсан зэрэг сумдаас одоо Эрдэм төгс уяаж Эрдэнэ хурдан хурд хүлэг мөртөөгөө өрөлдсөн ирсэн үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж энэ их баяр сангад наадмын хурдан соёлонгууд гарааны зүхаараа хөдөлсөн байгаа. За Хинти аймгийн Борөндөр сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн тэргүүн гам болтын чин төмөр за тэргүүлэг жишүүд аймгийн алдар туяаж Борголын бот төлцөө Гом сүрэнгийн гам баган за мөн одоо Сүхбэгийн ган учир Нямагийн Энхбаатар гэдэг одоо олон сайхан хүмүүс одоо энэхүү баяр сангад наадмыг ивэн тэтгэн амжилттай сайхан зохион байгуулж өнөөдөр их баяр сангад наадмын хурдан соёлонгийн уралдаанд газар цугларсан 53 хурдан шандас түмэн нөхөд үртгүүлээд одоо амарсан байгаа. Төхөөрөмжөндөө өөрөөр тун зөөхөн хөрмөлсөн байгааг үзэгчтэй охин харж байна. За эдэн дотор өнөөжид одоо аймаг сум орон нутгад айрыг дэвтэрүүлсэн завтай хурдан үрээнүүд одоо олон хүрээлсэн ирсэн байгаа. Тухайлх юм бол одоо Дорнов аймгийн баяр сангад наадмын аман хүчөнд хурдсан Дорнов аймгийн айрыг сумын хурдан мөрд судлаад Загтын давг сүрэнгийн хурдан бор хонгор руу одоо ирсэн байгаа харагдаж байлаа. За ер нь одоо сумдынхаа баяр сангад наадмын айрыг дөрөнд дурдсан үрээнүүд ихэнх нь одоо хүрээлсэн ирсэн. За ингээд одоо мандайлагч дохоо өхөр бэлэн болсон соёлонгууд бүгд одоо төхөөрөмжөндөө гүйцэл сайхан хүрсэн байгаа дургуун мөчийг үзэгчтэй охин харж байна. За хөржидөө Хан Хинти уулын аймгийн Оцол Сүнсэр уулын хошуу буюу Хинти аймгийн Борөндөр сумнаас зохион байгуулагдж буй Борөндөр хайрхны анхтугаар баяр сангад наадмын хурдан соёлын стимер гарааны хан зургаагаас нэгэн зэрэг сайхан эргэж Дорнов аймгийн 70 жаргалан сумын алдарт яач Эрдэнэ зөвхөн жолоон зургийн хурдан хараалаг үрээ одоо хошуутай сайхан гарсан бол наадлаар нь Дорнов аймгийн 70 жаргалан сумын алдарт яа Санзай дөржийн хурдан зээрдрээ гараад ирсэн байна. Аяргийн гурав дээр гараад ирсэн цээжнэтэй улаан хөмөдтэй өгöd унсан сайхан саар дүрээ одоо Дорнов аймгийн аярг сумын шинэ үеийн хурдан саар дүрээ байна. Хурдан соёлын стимерийн уралдааны өнгөн дээр нилийн том өгөөтэй сайхан бор хонгороо гарч өдөөсөн Дорнов аймгийн аярг сумын шинэ утын хурдан хонгороо байна. За ингээд догшин ноён нутаг Дулдүйтэн нунган эрвжаагийн хөлгийн Дорнов нутгийн хэдэн үрээнүүд өнөөдрийн их баяр сангад наадмын үзүүр дүүхэн сайхан гараад ирсэн бол цагаан замцтай өгөөтэй сайхан саар дүрээ гарч ирсэн Хинти аймгийн Борөндөр сумын Батбаатарын хурдан саар дүрээ мөн гараад ирсэн уршаалаа. Тэр дунд талд одоо цэнхэр цээжнэтэй тод улаан шаргацтай өгөөтэй хөрөн үрээ гараад ирсэн. Энэ бол Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын алдарт яач Бүрмийн Эрдэнэ зээгийн хурдан зээрдрээ одоо гараад ирсэн уршаалж харагдаж байна. Хинти аймгийн Борөндөр сумын Батбаатарын хурдан саар дүрээ цагаан замцтай өгөөтэй уршаалгаад хамгийн наадлын цэнхэр өмөдтэй өгөөтэй сайхан зээрдрээ энэ Дорнов аймгийн аярг сумын шинэ үеийн хурдан зээрдрээ байгаамаа. Санзай дөржийн хурдан зээрдрээ гараад ирсэн байгаа. Цаадлаар нь бол одоо аярг сумын шинэ утын хурдан хонгор ураа гарч ирсэн бол наадад нь засмэлтэй сайхан халиун үрээ гараад ирлээ. Дорнов аймгийн аярг сумын төвшин төрийн хурдан халиун үрээ байна. За өнгөний хэдэн үрээн дээр нөмрөгтэй сайхан зээрдрээ гарч ирсэн байна. Нөмрөгтэй өгөөтэй зээрдрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн төвшин ширээ сумын яаж дамжны 40 жил багийн хурдан зээрдрээ гараад ирсэн уршилж байгаа. Цаадлаар нь Дорнов аймгийн баяр сангад наадмын өнөөжид аман хүчөнд дурдсан Дорнов аймгийн аярг сумын төмөр замын хэрэглэх газрын уяаж Загтын давг сүрэнгийн хурдан бор хонгор ураа гарч ирсэн уршаалаа. За нэлээд ном өгөөтэй сайхан хонгор ураа морь дэргэнгүүд үзүүр аваа гарч ирсэн. Энэ бол одоо Дорнов аймгийн аярг сумын шинэ утын хурдан хонгор ураа. За үзүүрийн хэдэн үрээн дээр цэнхэр утастай өгөөтэй сайхан засмалтай хонгор ураа цаадлаар нь очиж нийлж харагдаж байна. Тэр бол одоо Дорнов аймгийн ихэд сумын уяаж энквери хурдан хамарцгаа хонгор ураа. За өнгөн дээр мөн одоо Хинти аймгийн Борөндөр сумын аймгийн алдарт яа Самбуугийн хурдан хонгор ураа үзүүрийн хэдэн үрээтэй очиж залгадаг. За хурдан соёлын стимерт уралдаан харахгүй одоо үзүүштэй шимтээхэн сайхан уралдаан болох нь одоо дамжиггүй юм. За ари хэдэн бөөн үрээнийх нь өнгөн дээр тод улаан шар цээжнэтэй сайхан шар халдсан үрээ одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын Отонбаатарын хурдан шар халдсан үрээ байна. Наадлаар нь дахиад одоо улаан шар цээжнэтэй газарган хөрөн үрээ уршиллаа. Дорнов аймгийн 70 жаргалан сумын яаж Батбаатарын хурдан хөрөн үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа болтой байна.
За ингээд арын үрээнүүдийг одоо үзэгчтэй авахын харуулсан энэ хэдэн үрээний хамгийн гар талд нь Сяватга саар дүрээ одоо Хинтээ аймгийн борон дүр сумын яаж Батбаатарын хурдан саар дүрээ наадлынх нь энэ Дорнов аймгийн 70 жиргалан сумын сумын алдарт үе Санзай дөржийн хурдан дээр гартаа гараад ирсэн уршиж байгаа. За Дорнов аймгийн 70 жиргалан сумын яаж Батбаатарын хурдан азарган хөрөнгөрөө хамгийн наадлаар нь гарч ирээд тулгана. Саа талд нь одоо улаан зэжнэтэй сайхан хараалаг үрээ одоо гараад ирсэн уршиж байгаа. Энэ бол одоо Дундгов аймгийн Баян жиргалан сумын Батцуурийн унаган одоо Дорнов аймгийн 70 жиргалан сумын алдарт үе яаж Эрдэнэ зүгтийн чулуун зүрхийн хурдан хараалаг үрээ гараад ирсэн байгаа. Ногоон зэжнэтэй ахардaltaй сайхан бороо усаа уршиж байгаа харагдж байна. Харватын бөөрөн дээр. За тэр бол одоо Хинтээ аймгийн борон дүр сумын аймгийн алдарт үе Сумьягийн анхуугийн хурдан бороо байна. Наадалт нь цагаан зэжнэтэй бараан хоцтой үхэтэй сайхан харуулаа гараад ирсэн. Дорнов аймгийн их сумын байж Батхуйгийн хурдан харуулаа гарч ирсэн байна. Өнгөн дээр нь ахаад одоо улаан шар зэжнэтэй цэнхэр хоцтой үхэтэй сайхан сүүлцэн хараалаг үрээ одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Энэ бол одоо Хинтээ аймгийн борон дүр сумын Бат Эрдэнэ хурдан хараалаг үрээ гараад ирсэн байгаа. Алаг үрээний цаадалтан дээр тод улаан шар хоцтой үхэтэй нөмрөг одоо дэргүүлээд байгаа сайхан зээр төрөө бол одоо Хинтээ аймгийн за энэ бол одоо Сүхбаатар аймгийн төвшин жирээ сумын Дамжны 40 жил багийн хурдан хөрөнгөрөө байгаамаа. Сүхбаатар аймгийн Мөнхган сумын бүрэн зөвхөн уурхагаар нутагтай Дамжны 40 жил багийн хурдан зээр төрөө одоо гараад ирсэн байгаа. Хурдан соёлын стимерти уралдааны хөнгөн дээр өнөө жил Дорнов аймгийн мэрийн цэнгэл нааданд аман хүзүүн дурдлаад Айрыг сумын мэрийн цэнгэл наадандаа түрүү мөгнө дурдсан төмөр замын хэрэг хэрэглэх газрын уяаж Загдын тав зүрэнгийн хурдан борхон гураа гараад ирсэн сумынхаа 90 жилийн дааг зургаа дуртаж байлаа. За энэ дэлгэсний харагдаж байгаа атарган хөрөнгөрөө өнөөдрийн нааданд хойхноос гарч ирээд одоо сэвэлцгэнэ. Энэ бол одоо Дорнов аймгийн 70 жиргалан сумын уяаж Батбаатарын хурдан атарган хөрөнгөрөө байгаа. За өнгөн дээр өнөөдөр нэг үеийн 2 үрээ гарч ирээ сайхан сэрэгтэн хөдөлжээ. Наадлынх нь хөрөнгөрөө бол одоо энэ борон өндөр хайрхны ангатвар вэр цэнгэл наадмыг ивэн дэвтэн зохион байгуулж Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлийн дэргүүлэгчийн аймгийн алдарт үе Хинтээ аймгийн борон өндөр сумын Боргилийн Батөлцөм од хүрэн гэдэг үрээ одоо гараад ирсэн уршаалаа. За цаадад нь Хинтээ аймгийн борон өндөр сумын аймгийн алдарт үе Самбуугийн хурдан хонгор ууралраа гарч ирсэн байна. За ингээ нэг үеийн 2 мөрөн үрээ өнөөдрийн наадмыг нэлээд одоо сэрэгтэн гарч ирээд холбоотой одоо хөдөлсөн байгаа. За өнгөн дээр нь бол одоо аймгийн алдарт үе Боргилийн Батөлцөм хурдан од хүрэн үрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн халдсан сумын Тулсан мэрийн унган одоо байгаа. Аман хүзүүн дээр нь Хинтээ аймгийн борон дүр сумын аймгийн алдарт үе Самбуугийн хурдан хонгор ууралраа Сүхбаатар аймгийн уул уян сумын өгшөлтөй ийм одоо хурдан үрээ байна. За энэ хоёр зэнгэл наадмыг бол одоо Хинтээ аймгийн борон дүр сумын Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлийн одоо тэргүүн болоо тэргүүлэгч шүү. За тэргүүн гам болтын чин нөмөр тэргүүлэгч аймгийн алдарт үе Боргилийн Батөлцөм Гомсрынгийн гам багна за мөн одоо Сүхбэгийн ган учир Нямагийн Энхбаатар гэсэн улсууд одоо ивэнтгийн санаачлан анх удаахан одоо дахин тайж байгаа. За хурдан соёлын стимерти уралдааны хөнгөн дээр аймгийн алдарт үе Боргилийн Батөлцөм хурдан зээр төрөө одоо гарч ирээ хөтөлсөө. Өнөө жил одоо баг нааданд 3 дөрүүлжээд байгаа ийм одоо хурдан үрээ байгаа. Түүний ардал дээр аймгийн алдарт үе Самбуугийн хурдан хонгор ууралраа гараад ирсэн уршилж байгаа. Дорнов аймгийн 70 жиргалан сумын үе Батбаатарын хурдан хөрөнгө үрээ Атарган хөрөнгө үрээ одоо Айргийн уралдаар гараад ирсэн. Арын хэдэн үрээнийх нь хөнгөн дээр Дорнов аймгийн мэрийн цэнгэл нааданд аман хүзүүн дурталсан. Дорнов аймгийн Айргийн сумын төмөр замын хэрэг хэрэглэх газрын үе Загдын тав зүрэнгийн хурдан бороо хонгор үрээ байгаа. Өвөг дээдсийг нь хамаатаа харсан давхар саран намхтай ийм одоо хурдан үрээ байгаа. Та өнөө жил одоо тайчи хурд уралдааныг газрын тал өнгөртөл одоо хөдөлж уралсан үрээ байгаа юм. За Сүхбаатар аймгийн төвшин жирээ сумын Дамжны 40 жил багийн хурдан азарган хөрөнгөрөөс одоо гараад ирсэн уршилж байгаа. Хөрөнгөрийнх нь хөнгөн дээр цэнхэр өмөдөө өгөөтэй морин хонгор үрээ гарч ирсэн. Дорнов аймгийн 70 жиргалан сумын аймгийн алдарт үе Чулуунбаатарын хурдан хонгор хадсан үрээ байна. Цаадад нь Дорнов аймгийн их сумын үе Инх хоёрын хурдан хамарцгаа хонгор үрээ гараад ирсэн бол хамгийн ардалт нь Дорнов аймгийн 70 жиргалан сумын үе Манцуйтын Эрдэнэ зөвхөн Чулуун зүрхийн хурдан хараалаг үрээ гарч ирсэн уршилдаа. Дорнов аймгийн Айрыг сумын Дэмийн Батөрчийн хурдан хонгор үрээ байна. Ардал дээр нь одоо сайхан хээр үрээ гараад ирсэн. Дорнов аймгийн 70 жиргалан сумын алдарт үе Даваачгүй хурдан хээр үрээ байгаа харагдаа. За Айрыг сумын төвшин дөрийн хурдан хайлан үрээ Хари хэдэн үрээнийг нь өнгөн дээр Хинтээ аймгийн борон дүр сумын Бат Эрдэнэ хурдан хайлан үрээ мөн одоо харагдаад өнгөрлөө. Ногоон зэжнэтэй сайхан хар үрээ одоо энэ уршилж харагдаа. Хинтээ аймгийн борон дүр сумын уяач за энэ нөгөө Хинтийн борон өндрөөс одоо морцсон сайхан хар үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. Айрыг сумын насаг дөржин бачралын хурдан хар үрээ байсан байна. За тод улаан шир утастай өгөөтэй улаан шир зэжнэтэй хонгор алаг үрээ одоо гараад ирсэн. Дорнов аймгийн их сумын уяач гам балтын хурдан алаг үрээ байна. Энэ битүүн нэмнэтэй сайхан зээдрээ энэ наадмыг ивэн дэтгэн зохион байгуулж Хинтээ аймгийн борон өндөр сумын Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлийн дэргүүн гам болтын чин нөмрийн хурдан зээдрээ хамгийн ардалт нь гарч ирсэн байна. 3 үрээний хөнгөн дээр сайхан зээдрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. Энэ бол Дорнов аймгийн Айрыг сумын Бачргалын хурдан зээдрээ байна. Дундалт нь Хинтээ аймгийн Баян мөнх сумын Батцуурийн хурдан хонгор хадсан үрээ гарч ирсэн. Хамгийн ардалт нь одоо энэ борон өндөр хайрхны дахлах их барьсан гад наадмыг ивэн дэтгэн хангалттай зохион байгуулж Улаанбаатар хоттой нутгийн зөвлөлийн дэргүүн гам болтын чин нөмрийн хурдан зээдрээ уучлаад байгаа. За мөн одоо сайхан хуулуурын одоо харагдаад өнгөрлөө. Тэр бол одоо Ховсөнбөр аймгийн Сүмбэр сумын Отгонбаатарын хурдан хуулуурай байна. За одоо өөртөө зүрхээр өнөөдрийг сайхан харуулнаа. Ногоон зэжнэтэй бараа утастай үхэтэй сайхан харуулын одоо гараад ирсэн уршилж байгаа. Энэ Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын Бүрвийн Эрдэнэ зээгийн хурдан зээрдрээ одоо сая харагдаад өнгөрлөө.
За Дорнов аймгийн Айраг сумын төвшин төрийн хурдан халиун үрээ байна. Хинтээ аймгийн Борон өндөр сумын Бат Эрдэнэ хурдан сүүлцэн харлаг үрээ одоо наадалд нь гараад ирсэн байгаа. Хэр одоо үрээ юм бэ шүү үзэгчтэй. За түрүүнд одоо нарны хөөж орхон гялаж харагдаа харлаг үрээ гэж харагдаж байсан. Сайхан одоо улаан хэр одоо үрээ гараад ирсэн байгаа одоо байна. Цагаан зэлнэт хар үрээ бол Дорнов аймгийн ихэд сумын Батуйгийн хурдан хар үрээ Дорнов аймгийн Айраг сумын аймгийн алдарт бие Дэмин Батөржийн Атарган хонгор үрээ нуршилнаа. За Дорнов аймгийн Айраг сумын хурдан цагаан мөртэй Нацаг дөржин мэтчиргалын хурдан хар үрээ хамгийн ард талд нь гараад ирсэн уршилж байгаа. Өнгөн дээр нь Дорнов аймгийн Далан жаргалан сумын алдарт бие Эрдэнэ зүгтэн чулуун зүрхийн хурдан хараалаг үрээ гараад ирсэн байгаа. За дунд талд нь Өв сүмбэр аймгийн сүмбэр сумын Отхон баатарын хурдан шарах халдсан үрээ гараад ирсэн уршилж байгаа. За өнгөний хараалаг үрээ одоо Дунд аймгийн Баян жаргалан сумын Батцүүрийн унаган гадууга Дорнов аймгийн Далан жаргалан сумын аймгийн алдарт бие Манцүтийн Эрдэнэ зүгтийн чулуун зүрхийн хурдан хараалаг үрээ юм байна. Энэ дэлгэцний харагдаж байгаа бор хонгор үрээ таагам наснаа Дорнов аймгийн Айраг сум үүсгэн байгуулагчны 90 жилийн 6 дурлаад өнөө жил ангийнхан бэрзэнгэд наатан намаа үзүүлж сумнан зөрүүлсэн загтын тав сүрэнгийн бор хонгор үрээ. За хинтээ аймгийн Борон өндөр сумын Дэлгэр нуур хувьцаат компаниас гэрэл Сумьягийн ангуугийн хурдан бор үрээ. Өнгөн дээрэн сайхан хээр үрээ гараад ирсэн Дорнов аймгийн Далан жаргалан сумын алдарт бие Даваачвын хурдан хээр үрээ байгаа харагдаа. За хоёр хонгор үрээнийх нь өнгөний хонгор үрээ бол одоо Дорнов аймгийн ихэд сумын үеж энэ хоёрын хурдан хамарцгаа хонгор үрээ. Түүний ардтаар Дорнов аймгийн Далан жаргалан сумын аймгийн алдарт бие Чулуун баатарын хурдан хонгор халдсан үрээ гараад ирсэн. Өнөө жил одоо Далан жаргалан сумын баяр сангад наадам 6 дурдсан юм одоо хурдан үрээ байна. За наран зүстэй сайхан хоёр хонгор адуу бол одоо тасарсан хэдэн үрээний ар дээр гараад ирсэн уршилж байгаа. Өнгөнийх нь хонгор үрээ Дорнов аймгийн ихэд сумын инквери хурдан хонгор халдсан үрээ Дорнов аймгийн ихэд сумаас Монгол улсын алдарт бие Дутмгийн наран гэрэл дэргөөтэй болон сайн үеж төрөн гарсан байдаг. Орогийн ажил биш гэдэг үеачийг бас одоо дурсахгүй өнгөржүүлэхгүй. За Дорнов аймгийн Далан жаргалан сумын үеач Батбаатарын хурдан хүрэн үрээ одоо энэ хоёр үрээний наадалд нь байгаа. Цаадалд нь Хинтээ аймгийн Борон өндөр сумын аймгийн алдарт бие Самбуугийн хурдан хонгор уурал үрээ гарч ирсэн. Сүхбаатар аймгийн Уулын сумын хоногн гадуу юм байна да. За Самбуу гэдэг үеач бол одоо Ухтан бол Сүхбаатар аймгийн алдарт үеач юм байгаамаа. За Борон өндөр суманд одоо хурдан урт хүлэг мөртэй уяа салгыг нь тааруулж өнөөдөр одоо энэ Хинтээ аймгийн Борон өндөр сумын Борон өндөр хайрхны анхадугаар тахлагын хөвөр зингээл наадмын хурдан соёлынгийн уралдаанд хонгор уурал үрээ одоо нэлээд дээгүүрхэн тархинд оролдоод байгаа. Наадалд нь Далан жаргалан сумын үеач Батбаатарын хурдан Атарган хөрөнгө үрээ гараад ирсэн уршилж байгаа. За өнөөдрийн хөрөнгөд наадмын хурдан соёлын насны мөртийн уралдааны өнгөн дээр Хинтээ аймгийн Борон өндөр сумын аймгийн алдарт бие Борон өндөр сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн тэргүүлэг шишүүн Бориглын Батүлзийн хурдан одон хөрөнгө гэдэг үрээ одоо онцгой хурдан байгаа үрээ байна. Холхон гарчраа сайхан хөдөлсөн байгаа. Өнөө жил одоо баг наадам 3 дөрвөлчээ зүүн бүсийн хурдан мөртийн уралдаанд 20 гаргаж урдсан Сүхбаатар аймгийн халдсан сумын Лувсангийн мэрийн янаган гадуу байгаа. За Бориглын Батүлзийн гэдэг үеаш Борон өндөр нутгийнхаа нэрийг өндөр дөргөө засгийн газрын бүсийн уралдаанаас 2 хайрыг хүртсэн юм одоо сайн уяачаа. Архан аймаг үүсгэн байгуулагчны 90 жилийн Тулмөр хайргийн давд урдлуулаа 15 оны зүүн бүсийн нэшиг наадам соёлын хэрмэр ам үзүүн турдуулж байсан. За нөгөө Дорнов аймгийн ихэд сумын инквери хамарцгаа хонгор үрээ мөн одоо Дорнов аймгийн Далан жаргалан сумын Чулуун баатарын хурдан хонгор халдсан үрээ одоо 6 долоогийн бүрэн дээр өвшилсэн байгаа. Сумьягийн ангуугийн хурдан бор үрээ одоо энэ 3 үрээний өнгөн дээр байгаа. Түүний ард талаар Өв сүмбэр аймгийн сүмбэр сумын Отхон баатарын хурдан шарах халдсан үрээ одоо өнгөн дээр нь гараад ирсэн бол Дорнов аймгийн Айраг сумын үеач Нацаг дөржин мэтчиргалын хурдан хар үрээ хамгийн ард талд нь байгаа. Айраг сумын аймгийн алдарт бие Нацаг дөржин мэтчиргал гэдэг үеачийг одоо хурдан цагаан мөрөөр нь Монгол эмэр сонсч та бүхэн бас андахгүй сайн мэддэг байгаа. Дорнов өвчтэй бол одоо хурдан цагаан мөрөөр том жижиг олон уралдаанд төрүүлж харагдуулсан байдаг. За өнгөн дээр нь Өв сүмбэр аймгийн сүмбэр сумын Отхон баатарын хурдан шарах халдсан үрээ гараад ирсэн бол өнөө жил Дорнов аймгийн Айраг сумын бэрзэнгэд наадам түрүү мөнгөнд дурдлаад аймгийнхан баяр наадам ам үзүүн дурдласан Дорнов аймгийн Айраг сумын хурдан мөр цолтоо сумын алдарт үеач төмөр сумын хэрэг хэрэглэх газрын загтын тав сүрэнгийн хурдан бор хонгор үрээ уршилж байгаа. За энэ хэдэн үрээнийх нь хамгийн ард талд нь улаан хөрөн зээжин нэттэй эмэгтэй хүүхэд унсан сайхан хээр үрээ гараад ирсэн Дорнов аймгийн Далан жаргалан сумын алдарт үеач Даваачвын хурдан хээр үрээ. Өнгөнийх нь Дорнов аймгийн Далан жаргалан сумын алдарт үеач Эрдэнэ зүгтийн чулуун зүрхийн хурдан хараалаг үрээ. Ахаад өнгөн дээр нь цэнхэр өмөдтэй хүүхэдтэй морин хонгор үрээ уршлаад байгаа. Энэ бол одоо Дорнов аймгийн Далан жаргалан сумын аймгийн алдарт үеач Чулуун баатарын хурдан хонгор халдсан үрээ байгаа. Сумынхан мэрзэнгэд наадам 6 дурдсан үрээ байлаа. Наадлынх нь хараалаг үрээ бол одоо дуу хуур айргийн наргийн өлгөө Дунд аймгийн Баян жаргалан сумын үеач Батцүүр гэдэг хүний одоо оногн гадуу юм ба юм. За ингээд Дорнов аймгийн хэдэн үрээнүүд одоо бүгд гараад ирсэн байгаа. Далан жаргалан сумаас Чулуун баатарын хурдан хонгор халдсан үрээ, Эрдэнэ зүгтийн чулуун зүрхийн хурдан хараалаг үрээ, мөн одоо Дорнов аймгийн Далан жаргалан сумын Даваачвын хэргээд одоо Далангийн уран үрээ бол одоо үзүүрийн тасарсан хэдэн үрээний ард дээр гараад ирсэн уршилж байгаа. За энэ хэдэн үрээний ард талд нь одоо мөн Дорнов аймгийн Далан жаргалан сумын Батбаатарын хурдан Атарган хөрөнгө үрээ гараад ирсэн байгаа. За ер нь одоо зуны адаг сарын шиний 21 гэдэг чинь оройхон далдан болж байгаа нааданд олон мөрөн соёлонгууд нь өнгөндөө оруулах нь дамжиггүй. Дорнов аймгийн Далан жаргалан сумын Батбаатарын Атарган хөрөнгө үрээ өнөөдөр гарсан цагаас эхэлж одоо сайхан олон мөрөн соёлонгуудаа хурд дувааж уралдаж байна. Гарцаа байхгүй Атарган гарч ирэх энэ. За өнгөн дээр юм бол одоо Хинтээ аймгийн Борон өндөр сумын аймгийн алдарт бие Самбуугийн хурдан хонгор уурал үрээ урьдчилаад байгаа. Дунд талд нь энэ Дорнов аймгийн ихэд сумын үеач инквери хурдан хамарцгаа хонгор үрээ гараад ирсэн байгаа. За Дорнов аймгийн
аймаг Хинтээ аймгийн Бор өндөр сум Далан жиргалан их итгээд одоо олон улсын хурд одоо хурамжуулсан үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж хурдан соёлын насны мөрдийн уралдааны үзүүрийн хэдэн хүрээний ам хүзүү хайргийн 3-4 үрээг одоо үзэгчтэй аваханд харуулсан Хинтээ аймгийн Бор өндөр сумын аймгийн алдарт бие Самбуугийн хурдан хонгор ууралрын ам хүзүүнд харуулсан байгаа. За Дорн аймгийн Далан жиргалан сумын алдарт бие Эрдэнэ зүгтийн чулуун зүрхийн хурдан хар алаг үрэнэг 7-8 мөрөн дээр өшилж байгаа. Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Отхон баатарын хурдан шар галсан үрэ ари хэдэн үрээнийх нь өмгөн дээр байна. Дорн аймгийн хайрыг сумын хурдан цагаамартай аймгийн алдарт бие Нацаг дөржин бачиргалын хурдан хармар байна. Дорн аймгийн хайрыг сумын алдарт бие хурдан мөрдөлдөө Дагдын дагсрынгийн хурдан бор хонгор өнөө жил одоо Тайжи хурд аймгийн хойдсын хурдан мөрдийн уралдааныг тархин одоо хөдөлсөөр байгаа газрын 1/3-д орж ирээд одоо хойшилж иж байсан аймагт ам үзүүлсэн сумандаа дөрүүлсэн түүний ардалтай дэлгэр нуур хувьцаат компани эсрэг аймгийн алдарт бие Сумьягийн ангуугийн хурдан бороо орж ирсэн. За Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Отхон баатарын хурдан шар галсан үрэнэг одоо 8-9 мөрөн дээр урьдчилаад байгаа. Түүний ардалтаар Дорн аймгийн хайрыг сумын аймгийн алдарт бие Нацаг дөржин бачиргалын хурдан харуур гарч ирсэн байгаа. За Дорн аймгийн Далан жиргалан сумын Бичиг дүргээдийн аймгийн алдарт бие Манцүйтийн Эрдэнэ зүгтийн сумын алдарт бие Чулуун зүрхийн хурдан хараадаг үрэ одоо хамгийн ардалт нь урьдчилаад байгаа. Далан жиргалан сумын алдарт бие Даваачуй хурдан хайруур мөн одоо Дорн аймгийн Далан жиргалан сумын аймгийн алдарт бие Чулуун баатарын хурдан хонгор халдсан гэсэн юм 3 үрэ одоо ингээд дэлгэсний харагдаж байна. Өнгөний хонгор халдсан үрэ өнөө жил Далан жиргалан сумын бэрцэнгэл наадам 6 дурдсан юм одоо хурдан үрэ байгаа. Төрсөн ах нь бас одоо засгийн газрын бэрцийн уралдаанд аяар гэдэж байсан. Ийм одоо удамтай хурдан үрэ байлаа. За хонгор үрэ бол одоо ерөн дахин тогтсон мөрөн зөөлөн байгаа болтой байна да. Нөрөөхөн одоо жигдхэн темпээр урьдчилаад байгаа харагдаж байна. За энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр Хинтээ аймгийн Бор өндөр сумын аймгийн алдарт бие Самбуугийн хурдан хонгор уурал гарч ирсэн байгаа. За хонгор уурал одоо ерөн хойдлаараа бүхний дөрүлт гэж юм айхтар хэрдэг одоо их гоё одоо голын бэр сайхантай түнтгэр дөхөн ийм одоо үрэ байгаа харагдаж байна. Жижигхэн бидээр нэ байга биендээ их одоо уран гоё таквалтай үрэ байна. За ам хөдөлн дээр Дорн аймгийн Далан жиргалан сумын яаж Батбаатарын хурдан хүрэн үрэ гараад ирсэн урьдчилж байгаа. За айргийн уруудаар гараад ирсэн сайхан засмалтай морин хонгор үрэ байгаа. Энэ бол Дорн аймгийн ихэд сумын яаж инквери хурдан хамарцсан хонгор үрэ байгаамаа. За өнгөн дөрөв бол одоо өнөөдрийн хөрсөнгөл наадмыг ивент тэтгэн санаачлан зохион байгуулж Хинтээ аймгийн Бор өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэг гишүүн аймгийн алдарт бие Өргөлийн Батүлзийн Од хүрэн гэдэг үрээ одоо мэдэн зэрэгхэн байгаа. За хүрэн үрээ бол одоо хөтөлсөн яваараа урьдчилаад байгаа. За аймгийн алдарт бие Өргөлийн Батүлзий гэж одоо хурдан мөрний төлөө хоёргоо сэтгэлээр зүтгэж байгаа. Энэ одоо Бор өндөр нутгийнхаа бас одоо хөгжил сэтгэлийн төлөө бас одоо хоёргоо сэтгэлээр сайхан зүтгэж байгаа. Ийм одоо сайхан уяач юм бий. За энэ бол одоо Хинтээ аймгийн Бор өндөр сумын аймгийн алдарт бие Өргөлийн Батүлзийн Од хүрэн үрээ. Энэ наадмыг одоо Хинтээ аймгийн Бор өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүн болоо тэргүүлэг гишүүд нь одоо санаачлан ивент тэтгэн Бор өндөр хайрхана анхудаан одоо дахин дайж хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөн дээр Хинтээ аймгийн Бор өндөр сумын аймгийн алдарт бие Өргөлийн Батүлзийн Од хүрэн үрээ гараад байсан Сүхбаатар аймгийн халдсан сумын Лувсангийн мэр янатын одоо байгаа. Хурдны хөлгийн Сүхбаатар аймагт 15 он зохион байгуулагдсан засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд соёлын хэрүүрээ ам хөдөлд хурдлуулж байсан хүнтэй 13 оны 10 аймаг үүсгэн байгуулагдсан 90 жилийн он дээрсэн гал наадам холмор устай хайргийн давд хурдлуулж байсан аймаг үсгийн уралдаанаас олон сайхан хайраг дээр өргөсөн байгаа. Өргөлийн Батүлзий гэж аймгийн алдарт бие хүн байгаа. За ари хэдэн бүрээнийх нь өнгөн дээр мөн одоо Өргөлийн Батүлзийн алдартын вэн дээрээс марцсан Хинтээ аймгийн Бор өндөр сумын аймгийн алдарт бие Самбуугийн хурдан хонгор уурал байна. За наадад нь Даваачуй хурдан хэрүүрээ орж ирсэн байгаа. Дорн аймгийн Далан жиргалан сумын аймгийн алдарт бие Чулуун баатарын хурдан хонгор үрээ одоо энэ хэдэн бүрээнийхээ өнгөн дээр сайхан гарч ирлээ. Далангийн хэдэн үрээ араас одоо далавчтай юм шиг орж ирсэн байна даа. За хамгийн ардалт нь Дорн аймгийн Далан жиргалан сумын Батбаатарын хурдан азраган хүрэн үрээ урьдчилаад байгаа. Ханмал уяатай хатмал мөрөн зөөлөнгүүд оройхны нааданд одоо ер нь дийл зурагдлах нь амжиггүй юм. За ингээд өнгөн дээр одоо зээрдрээ одоо хол гарсан байгаа. Ар дээр нь одоо ахиад хатмал мөрөн зөөлөн хийгээсэн. Түүний ардалтаар ганцхан азраган зөөлөн урьдчилаад байгаа да. Галцаагүй азраг гарч ирнэ гэдэг одоо энэ цагт бас одоо баталж байх шиг байна. За ингээд хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөн дээр Хинтээ аймгийн Бор өндөр сумын аймгийн алдарт бие Өргөлийн Батүлзийн хурдан одон хөрөнгөрөө одоо хөтөлсөн яваар яваад байгаа. Од хөрөнгө гэж одоо магнай дундаа жижигхэн одон зартай сайхан хөрөнгөрөө байгаа. За дүүрэн сайхан хоолтой марцсан байгаа. Өнөөдөр ч бас одоо хөлс гэж хачин сайхан гарсан байна. За зээрдрийг одоо үтүүрээс асахгүй баха. Ари хэдэн үрээ харин очтойхон одоо игэн тартаад байгаа да. За хурамтлын хур харилсан үнэхээр бас одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж байгаа. За ингээд одоо морь бараанд орж ирэхэд Дорн аймгийн Далан жиргалан сумын Эрдэнэ зүгтийн чулуун зүрхийн хараалаг үрээ түрүү мөрөд дурдж Далан жиргалангийн чулуун баатарын хонгор үрээ ам үзүүн дурдж за Өргөлийн Батүлзийн Од хүрэн үрээ айргийн урд дурдалдаа. Игэтийн инквери хамарцсан хонгор үрээ дөрөв Бор өндрийн аймгийн алдарт бие Самбуугийн хонгор урд үрээ айргийн давд дурдсан бол Далан жиргалан сумын Батбаатарын хүрэн үрээ 6 Даваачуй хээр үрээ 7 дурдж Говь сүмбэрийн Отхон баатарын хурдан шарга үрээ 8 дурдалдаа. Дорн аймгийн хайрыг сумын Нацаг дөржин бачиргалын хар үрээ 9 дурдалдаа. Хинтээ аймгийн Бор өндөр сумын Сумьягийн ангуугийн хурдан Бор үрээ 10 дурдалсан бол Дорн аймгийн хайрыг сумын Дагдын дагсрынгийн хурдан уул үрээ 11. За Далан жиргалан сумын Чулуун баатарын хурдан шарга үрээ орж ирлээ. Дорн аймгийн Баяр баатарын хурдан хар үрээ орж ирлээ. Бүрийн Эрдэнэ зээгийн хурдан зээрдрээ усалдаа орж ирлээ.
За энэ нөгөө Халиунгүрээ орж ирсэн Дорногов аймгийн Хайрыг сумын Төгшиндрийн хурдан Халиунгүрээ мэдээндээ хүрэн орлоо. Бат Эрдэнэний хурдан Алаагүрээ бороо өндрөөс өнөөдөр тархин дураадаад байсан 17-8 багцаагаар орж ирж байгаа. Нутгийн зөвлөлийн дарга Чин Төмрийн хурдан зэдрээ орж ирлээ. За би Дорногов аймгийн 70 сумын Ишгт гоёаш Эрдэнэ зөвхөн жолоон зурсан байна. За Харалагрын удам бөгсөд урдам гэмтсэн. За миний Алаагүрээ Дорногов аймгийн 80 сумын Ацур гэж манай хатны номероо. Энэ хавар боржигны хонгор мөрөс болтойштой хатвана. Наад нь 3 тарсан. 4 тарсан. Цоны наад мод хатнаар шаа. Энэ жилийн хэд гоё вэ? Энэ жилийн цоны 2 дахь гоё. Дорны 70 сумаа. Хангаа таршсан бат. Хонгорны удам бөгсөд урдам гэмтсэн. Энэ амжилттай 6 цагаар орсон. Ах нь бол одоо ганшиг тус хайрагч соёлын дайгсан. Хонгор мөрний төрсөн дөө гамаа. За энэ жилийн хэд гоё вэ? Сомонда 6-аас тэгээд. Тэгээд энэ дэвтэр дайнд дөрөж байна. Багкороноос нэр нь яасан. За энэ 6-7 сардаг. Дөрөндөр уулын тахлага Улаанбаатар нутгийн зөвлөлөө зохион байгуулж байгаа. Харин дүүл анхны тахлагын наадамд 2 мөр дараалал орлоо, 3-аар орлоо, 5-аар орлоо. За баяр хүргэе. Сайхан наадлаа. Хөрмөрний удам бөгсөд урдам гэмтсэн. Хөрмөр Сүхбаатар анги уулын өгчтэй халзан сумын Төвшингийн баяр гэдэг миний уурах байдгийг тэр ахын минь одоо өгчтэй. За энэ жилийн хэд гоё вэ? Энэ жил дөрөвдүгээр 3 баг наадам төрүүлээд бүсийн наадамд өчгөчөөр орсон. За Багкороноос нэр нь яасан. Баг наадамд нөлөөд харилцаа дөө. Оронгийн одоо анхныхаа уулын тахлаг наадамд одоо минимум 5 таглаа. Эйнүүд би Сүхбаатар гаралтай байна. Өөрөөгөө тагнасан. Би одоо Сүхбаатар аймгийн адтай Хамбуу гэдэг юм байна да. За Тэ. хонгорны удам бөгсөд гарах. Удам ус уулын Баатар гэдэг хүний гаралтай одоо. За Уулын. хонгорны хэд гэх юм бэ? Эрд анхных нь наадам. За Багкороноос нэр нь яасан. Багнаас нь уйдаагүй битүү одоо. За энэхүү Хинтээ аймгийн Бороо өндөр сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлөөс ивент дэтгэн зохион байгуулж буй Хинтээ аймгийн Бороо өндөр сумын Бороо өндөр хайрханы анхдугаар тахлаг их баяр сангад наадмын хурдан соёлын төслийн мөрдийн уралдаан төрүүлж аригдсан хурдан хөлбөдийн алдар цолыг дуудаж шагналыг гартуулан өгөхөд бэлэн болжээ. За хурдан соёлынгийн уралдааны түрүү магнаагаар Дорногов аймгийн 70 сумын алдарт яаж Эрдэнэ зөвхөн жолоон зүрхийн хурдан харуулаг үрээ одоо додорсон. За Хинтээ аймгийн Бороо өндөр сумын уулын мэжүүлэг үйлдвэрийн дарга Доржин Даваасамбуу гартуулан өгж одоо баяр хүргэж байна. Шагналыг гартуулан өгж баяр хүргэж байна. За ам хөзөн Дорногов аймгийн 70 сумын аймгийн алдарт яаж Чулуунбаатарын хурдан хонгор алдсан үрээ хурдулсан. Хайрын урав Хинтээ аймгийн Бороо өндөр сумын аймгийн алдарт яаж Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дэргүүлэгч шүүн Борвилийн Батөллийн хурдан од хүрэн үрээ хурдаллаа. Дорногов аймгийн ихэд сумын яаж Инквери хурдан хамрацсан хонгороо хайргийн дөрөв туртаж Хинтээ аймгийн Бороо өндөр сумын аймгийн алдарт яаж Самбуугийн хурдан хонгор уурлаараа хайргийн давталтаас урдан
Уйсан эзэн унсан гүгэд наадамчин однон байсаалаа. За ингээд Хэнтэй аймгийн Борон өндөр сумын Борон өндөр хайрхны тахлах их баяр цангал наадмын түрүү мөрийг бол одоо 3 сая төгрөгөөр, аман хүзүүний мөрийг 2 сая төгрөгөөр, 2 сая 500 мянган төгрөгөөр, 3 мөрийг 2 сая төгрөгөөр, 4 дурдсан мөрийг сая 500 мянган төгрөгөөр, за 5 мөрийг одоо сая төгрөгөөр шагнаж урамшуулсан баха. За баяр шагнал өндөртэй зохион байгуул зайтай. Үнэхээр одоо өргөн дэлгэр сайхан наадам өнөөдөр энэхүү амжилттай сайхан зохион байгуулагдаж, за хурдан соёлын төсний мөрдийн уралдаан түрүүлж яригдсан хурдан хөлгөөдийн алдар цолыг дуудаж шагналыг гартуулан өгж баяр хүргэж байна. За Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч шүү ангийн алдарт яаж оргилын мөтөлцөө байж одоо энэ Борон өндөр хайрхныхаа тахлах их баяр цангал наадмыг санаачлан ивэнтэн одоо журмын нөхөддөг хамт одоо амжилттай сайхан зохион байгуулж өнөөдөр хурдан соёлынгийн уралдаанд хүрэн үрээгийн айргийн 3 дурлуулж, хонгор буур үрээгийн айргийн 5 дурлуулан нутгийнхаа дэвжээндээр одтойхон сайхан наадаж байна. За энэхүү Борон өндөр хайрхны анхдугаар тахлах их баяр цангал наадмын хурдан соёлынгийн уралдаанд түрүүлж яригдсан хурдан шандас түмэн нөхөдийн алдар цолыг дуудаж шагналыг гартуулан өгж баяр хүргэлээ. Төмний их entertainment үзүүлж байна. Сэрүүнэнжид халахын адмын синхрогдо хотлыг вэсгэж ихлээдэгөө зургийн өмши хурдан гүлгүүдүүдэ холбон дотн зунны талыг сэррээдэгөө усан хүүхдийн ононар уяа шүмний магнатины зүгшил хийц шүүжлаадагөө тогтож ятсан хурдан. За бидний өдөртийн тооллын 17 дугаар жарны гал дахиад жилийн зуны хатаг сарын шинийн 21-ний бэлэг сайн өдөр Хэнтэй аймгийн Борон өндөр сумнаа зохион байгуулагдаж буй Борон өндөр хайрхны анх дугаар тахлах их баяр цангал наадам хурдан хязгаарлан насны мөрдийн уралдаанаар үргэлжлэн үзэгчтэй ахын төрж байна. За хурдан хязгаарлан насны мөрдийн уралдаанд газар сугдарсан 78 хурдан үрээнүүд өнөөдрийн баяр цангал наадам алтан доосон үргэлж хандж чадахаар инхүү гарааны тухаар өдөлдөө. За Хэнтэй аймгийн Борон өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс энэхүү баяр цангал наадмыг инхүү одоо санаачлан нутгийн өмнөний шүтэн болсон Борон өндөр хайрхнаа дахин дайж байгаа нь. За ингээд 3 насны хурдан мөрдийн уралдааныг амжилттай сайхан зохион байгуулсан энэ цаг мөчид хурдан хязгаарлан насны мөрдийн уралдаан шандж чадахаар газар сугдарсан 78 хурдан үрээнүүд одоо бүртгүүлээд мөрдсөн байна. За Хэнтэй аймгийн Борон өндөр сум үүсгэн байгуулагдсны 5 жилийн бол одоо өнөө жил тохиож байгаа. За Борон өндөр сумын уулын мэйжүүдийн үйлдвэрлэл одоо 1981 онд анх одоо үүсгэн байгуулагдаж байлаа. За ер нь одоо жоншны холбоор дэлхийд бас одоо эхний 10 одоо ирэмблэгдэг байсан ийм одоо заахан одоо нутаг байгаа. Борон өндрийн уулын мэйжүүдийн үйлдвэр гэдэг бол за ингээд Борон өндөр сум болсноос хойш одоо 5 жилийн одоо хугацаа өнгөрч байна. За ингээд Хэнтэй аймгийн Борон өндөр сумын нутгийн зөвлөлөөс одоо ивэнтэн зохион байгуулж Борон өндөр хайрхны тахлах их баяр цангал наадам бэлгийн үеийн тооллын 17 дугаар жарны алтан үншлэх тэмээ гал дахиад жилийн зуны хатаг сарын шинийн 21-ний бэлэг сайн өдөр буюу 2017 дугаар оны 8 дугаар сарын 13-ны өдөр амжилттай сайхан зохион байгуулагдлаа. За энэ өдөр одоо яг энэ наадамтай зэрэгтэй Хэнтэй аймгийн Дархан суманд мөн одоо Дархан сумын мөрөн спорт байшин холбооны 20 жилийн өн баяр цангал наадам одоо зохион байгуулагдаж байгаа. За гисэн хэдийчүүд одоо олон газраас өнөөдрийн баяр цангал наадмыг эрдэм дөгсөө яачид эрдэм дурдан урт төлөгмөртөөгөө зорин нэрсэн үнэхээр одоо өргөн дэлгэр сайхан наадмыг одоо Төмний студийн уран бүтээлч хамт олон төмөн гутан үзэгчтэй авахындан Монголын үндэсний их орон төлөвлөлтөй хамтран бүрэн ихээр нь одоо бэлтгэн үзүүлж байна. Хэнтэй аймгийн Борон өндөр сум гэдэг бол одоо халахын сэтлэн аймгийн боржгон сэтлэн өнгийн хошооны голом нутаг байгаа. Хэнтэй уулын аймгийн Октон сансар уулын шүү гэж одоо энэ нутгаас одоо олон сайн эрдэм дөгсөө яачид эрдэн нурдан урт төлөгмөрт бол одоо төрөн гарсан байдаг. Октон сансар уулын өлзий өвгний хол гэдэг газар улсын их хурц ингээд наадам төрүүлж яригдсан дүүхэн баримт бол одоо байдгийн байгаа юм. За мөн одоо энэ нутгаас
Монгол улсын алдартай зандан гишийн алтан гэрэл дэргүүнтэй одоо олон сайн уяачдаас одоо дэрэнгээр борон дөр нутгийнхаа нэрийг одоо айн усан борон нутаг бүсийн уралдаанд одоо өндөр төргөж байгаа. За ингээд Хинтээ аймгийн борон дөр сумнаа зохион байгуулагдаж буй борон дөр хайрханы анхадугаар тахилгыг хөрж ингээд наадмын хурдан хязгаарлан стимерд гарааныхаа зурхаагаас ирэхэд бэлэн болсон байгааг үзэгчтэй харж байна. За бүх мөрдүүдийг одоо төхөөрөмжийн загвар игнүүдээд ямар нэгэн бүдэл амаргаангүй нэгэн зэрэг одоо дэгтэй жиромтэй заахан эргүүлж байгаа. Сайхан өргөн төхөөрөмж одоо тавьсан байгаа болтой байна. За хөрчидөө Хинтээ аймгийн борон дөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлөөс ивент дэвтэн зохион байгуулж буй борон дөр хайрханы тахилгыг хөрж ингээд наадмын хурдан хязгаарлан стимер гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж Сүхбаатар аймгийн халдсан сумын яаж ган нөмрийн мэрэгэн баатарын хурдан харуулаа газар дээрээсээ өнгө багарж байгааг үзэгчтэй харагдаа. Хэдэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын 3 дүмэн адууны баяр зингэд наадам Мөнхөн хурдмөрн спорт баярын холбооны төвд 20 жилийн өмнө баяр зингэд наадам түрүү магнад хурдталчаад ирсэн ийм одоо хурдан үрээ байгаа. За ингээд тун утгагүй одоо үзүүрийн өрөөнүүдийг ахиад одоо зэрэгцээ сайхан харуулъя. За ингээд ган нөмрийн мэрэгэн баатарын хурдан харуулаа хамгийн наадаар нь гарч ирээд одоо өршөлж байгааг үзэгчтэй харж байгаа. Цэжнээтэй сайхан хонгор ус одоо мэдэн дээгүүрхэн гараад ирсэн 300 номертэй мөрдсөн Хинтээ аймгийн борон дөр сумын яаж даваагийн хурдан хонгор үрээ байна. Хөшөөлдөд байгаа улаан шар цэжнээтэй азарган нэлтэй сайхан хэрвэрээ бол одоо энэ наадмыг ивент дэвтэн зохион байгуулж буй түрүүнд одоо хурдан хүрэн соёлонгоо хайргийн уруу туртлуулсан Хинтээ аймгийн борон дөр сумын аймгийн алдарт яаж бориглын мөтөлцийн хурдан хэрэлцэн үрээ гараад ирсэн байна. За өнгөн дээрэн засмал нэлтэй жижигхэн сайхан савдэр үрээ гараад ирсэн уршил да. Энэ бол одоо Хинтээ аймгийн дархан сумын яаж лав зэргийн амгалан баярын хурдан савдэр үрээ байна. Өнөөдөр Хинтээ аймгийн жаргалтаан сумын зохион байгуулагдсан аймгийн борон бүсийн хурдан мөрдийн уралдааны хол сайхан хөтөлж уралдаад байсан ба юм. За лав зэргийн амгалан баяр гэдэг залуу бол одоо баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд унган хонгор мөрн 2 жил дараадан харагдсан байгаа. Энэ бол одоо Монгол улсын алдарт ширнэн мэндийн ачаагийн хурдан хонгор мөрний унган ацсан амгалан баярын хурдан савдэр үрээ өнөөдрийн хүйт ингээд наадмын хурдан хязгаарлан стимерийн уралдааныг өнгөлөө гараад ирсэн байгаа. За түүний ардал дээр нь одоо цэжнээтэй заахан зээрдрийн ус одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Тэр бол одоо Хинтээ аймгийн борон дөр сумын аймгийн алдарт Сумьягийн ангуугийн хурдан зээрдрээ 34 номертэй мөрдсөн өнөөдөр 3 дээр гарч ирсэн уршил да. Бориглын Батулцын алдарт хурдан хэрвээ хам хөдөлгөөн дээр байгаа. За 300 номертэй мөрдсөн Хинтээ аймгийн борон дөр сумын даваагийн хурдан хонгороо гарч ирсэн. Түүний ардал дээр нь Сүхбаатар аймгийн халдсан сумын уяа ган нөмрийн мэрэгэн баатарын хурдан харуулаа гараад ирсэн байгаа. Халдсан сумын 90 жилийн өмнө зингэд наадам дааган насанда аяргийн дав дурталж байсан юм одоо хурдан үрээ байгаа. Улаан хувцастай хүүхэдтэй хатан хөдөлгөөнтэй заахан хэрвээ орж ирсэн уршилда. Өнөөдөр Хинтээ аймгийн баяр зингэд наадамд аман хүзүүн дурталсан Сүхбаатар аймгийн наран сумын уяа Монхрын алтан сүхийн хурдан хэрвээ орж ирсэн байна. Бориглын Батулцын хурдан азарган хэрвээ зөв талаар нь дуулаад ороод ирж байгаа харагдаж байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн баяр зингэд наадамд харагдаад өнөөдөр Хинтээ аймгийн наадамд аман хүзүүн дуртаа зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд 22 дурталсан юм одоо хурдан үрээ байна. Айргийн дөрөв дээр гараад байсан ягаан бүр үрээ бол одоо Хинтээ аймгийн хэрдэн сумын уяа Ташнимын болдоо хатын хурдан ягаан бүр үрээ гарч ирсэн байна. 6 дээр ахаад одоо цагаан хатны секвестэй заахан улаан буур үрээ гараад ирсэн. Өнөө жилийн Хинтээ аймгийн баяр зингэд наадмын түрүү магнаа Хинтээ аймгийн хэрдэн сумын уяа мөнгөн жимдийн дээр хүүгийн дариг уурал гэдэг үрээ гарч ирсэн байна. Наадлаар нь одоо саарал зэйднэтэй заахан морин хонгор үрээ гараад ирсэн. Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын ариун жаргалын хурдан хонгор үрээ бас одоо гарч ирсэн уршилж байгаа. Хинтээ аймгийн борон дөр сумын аймгийн алдарт уяа Сумьягийн ангуугийн хурдан зээрдрээ Ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр Хинтээ аймгийн борон дөр сумын Монгол улсын алдарт данзан гишийн алтан гэрлийг Шинбаттын үеч хөрлөж байгаа Батбаатарын хурдан хонгороо гарч ирсэн болтой уршиллаа. За ингээд ари үрээнүүдийг сайхан харуулж байгаа. Ногоон зэжнээтэй сайхан азарган буруу гараад ирсэн байна. Мөн одоо энэ наадмыг ивент дэвтэн зохион байгуулж Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэг жишүү аймгийн алдарт яаж Бориглын Батулцын хурдан буруу байна. Буруу талдан сайхан цоогор одоо уршилж байгаа болтой байна. За тэр цоогор бол одоо Хинтээ аймгийн дархан сумын яаж Хамбалтын хурдан цоогор гарч ирсэн байна. Энэ хэдэн үрээний хамгийн цаад талд нь одоо сэнкэр нэмнээтэй сайхан хонгор халдсан үрээ урьшлаад байгаа. Хинтээ аймгийн борон дөр сумын инктрийн хурдан хонгор халдсан үрээ байна. Цаатлын хэдэн үрээнийх нь өнгөн дээр улаан зэжнээтэй сайхан хээр адаг үрээ ус одоо гараад ирсэн уршилдаад Орон аймгийн давсан жаргалан сумын алдарт яаж Эрдэнэ зүгтийн чин зүрхийн хурдан адаг үрээ гарч ирсэн байна. За чин зүрх чулуун зүрх гэдэг ахтуу хоёр үе түрүүнд одоо соёлын стимерийн уралдаанд адаг үрээ ус одоо төрүүлсэн байгаа. За энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр ногоон зэжнээтэй сайхан бор үрээ одоо урьшлаад байгаа. Энэ бол одоо Хинтээ аймгийн борон дөр сумын аймгийн алдарт яаж Бориглын Батулцын хурдан бор үрээ байгаамаа. За Батулцын үеж одоо түрүүнд соёлын стимерийн уралдаанд од хөрөнгөний одоо хотөлсөөр байгаа одоо айргийн урал дурталсан байгаа. Хонгор урал айргийн дав дурталсан. За ахиад одоо хэрвээ хязгаарлан стимерийн уралдааны өнгөн дээр урьшлаад байгаа. Бор үрээ одоо нэг 10 хэдийн бүрэн дээр нэлээд өстэйхэн урьшилсан байгаа та. Битүүн нэмнээтэй сайхан хүрэн будан үрээ гараад ирсэн урьшилж харагдаж байна. За энэ будан үрээ Хинтээ аймгийн борон дөр сумын яаж Эрдэнэ хотын хурдан будан үрээ баг шиг байна. За ингээд одоо манай зөвлөж үзэгчтэй авганд Хинтээ аймгийн борон дөр сумын зохион байгуулагч борон дөр хайрхны тахилгыг хөрж ингээд наадмын хурдан хязгаарлан стимерийн уралдааны дундхан бүрэн дээр яваад үрээнүүдийг сайхан харуулаад байгаа. Хамгийн наадад нь улаан шар зэжнээтэй сайхан шарга үрээ одоо гараад ирсэн урьшилж харагдаж байна.
За энэ шаргалтсан үрээ одоо Дундуу ангийн менежер болсон байж Сүхбаатарын хурдан шаргалтсан үрээ гараад ирсэн бол та байна. Ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр ахаад нэг сайхан шаргал үрээ гарч ирсэн байгаа. За одоо өөрчлөлт үзүүрийнхээ өнөөдрийг харуулнаа. Сайхан цоогуурээ бол Хинтээ ангийн дархан сумын Хамболтын хурдан цоогуурээ одоо сая харагдаад өнгөрлөө. За ингээ хурдан хязгаарлан насны мөрдийн уралдааны өнгөний үрээнүүд нэлээд одоо сэрэгэн грайвсан байгаа. Борголын мөтөлтийн хурдан бороо ари хэдэн үрээн дээрээс одоо засраад өнгөний үрээнүүдээр залгасан байна. Энэ хэдэн үрээний хамгийн надад яваад улаан шаргалттай үгэдээ сайхан хүрэн үрээ бол одоо түрүүн соёлынгийн уралдаан сайхан тэрдрээ тэрхэн дурлаад байсан. Сүхбаатар аймгийн төвшин ширээсүм дамжны Дэчин жилбагийн хурдан зээрдрээ байна. Дэчин жилбаа гэдэг үеч бол одоо өнгөрсөн жил хангар дурлаанд хурдан хэрвэрэг түрүү мөгнөд хурдлуулж байсан байгаа. Цэнхэр нэмнэтээ сайхан хонгор халдсан үрээ гараад ирсэн. Хинтээ аймгийн борон дөрсөм инктрийн хонгор халдсан үрээ байна. Цэнхэр зээжнэтээ ахаад одоо сайхан хэрвэрээ ус одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. Эмхтэй хүүхэд унсан цэнхэр зээжнэтээ хэрвэрээ бол Дорноо аймгийн их эзэм яаж ядамжгүй хурдан хэрвэрээ байна. За энэ хэдэн үрээний өнгөн дээр яваад улаан зээжнэтээ сайхан хэр одог үрээ бол одоо Дорноо аймгийн дадлан жаргалан сумын сумын алдарт яаж Эрдэнэ зөвхөн жин зүрхийн хурдан хэр одог үрээ байна. За энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан хүрэн үрээ бол Дорноо аймгийн их эзэм яаж инх төгсний хурдан азархан хүрэн үрээ бас одоо гараад ирсэн уршилж харагдаж байна. За 10-ийн бүрэн дээр урьшлаад байгаа юм бол одоо энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь цээжнэтээ сайхан шарга үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. За одоо урьшлаад үзүүрийнхээ өнөөдрийг харуулж эхлэхэд Хинтээ аймгийн борон дөрсөмийн аймгийн алдарт яаж Борголын Батүлцийн хурдан хэр үрээ одоо энэ надад нэг номертэй мордсон байгаа. За цаад талд нь Сүхбаатар аймгийн халдсан сумын аймгийн алдарт яаж ган номрын юу сумын алдарт яаж Мэргэн Баатарын хурдан харуу гараад ирсэн. Өнөө жил одоо халдсан сумын шаргын уулын нааданд 3 дурлаа жавхлан жаргал гүлүүгийн нааданд түрүү мөгнөд дурлалсан. Мөнгөн сумын уяшны холбооны 20 жилийн хэдхэн хоногийн өмнө төрүүлчихэд ирсэн ийм одоо хурдан үрээ байгаа. Дархан сумын хамгаалан баярын хурдан завд үрээ хөтөлсөөр угаад одоо хөлж ягаан саарах шиг байна. Монгол улсын алдарт яаж дандан гişin алтан гэрлийн юу Чинбатны өчөрдүүлж байгаа Батбаатарын хонгор үрээ хамгийн ард талд нь байгаа. За өнгөн дээр бол одоо Хинтээ аймгийн хэрлэн сумын Дашнымын Молдоватын хурдан ягаан бор үрээ гарч ирээ өдөржээ. Энэ бор үрээний эзэн одоо Дашнымын Молдоватар гэдэг залууг Ёндоо халдсан үрээгээр нь Монголын мөрсөж та охин амтахгүй сайн байдсан. Өнөө жил одоо жавхлан жаргал дөрүүлээ Сүхбаатар аймгийн баяр сангад наадам Хинтээ аймгийнхан баяр сангад наадам мөн одоо дөрүүлсэн байгаа. За хязгаарлан насны мөрдийн уралдааны өнгөн дээр өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн баяр сангад нааданд хайрагдаад өнөө жил Хинтээ аймгийн нааданд аман хүзүүн дурдсан Сүхбаатар аймгийн наран сумын яаж Монголын алтан сүхий хурдан хэр үрээ одоо сэрэгхэн сайхан гарч хөдөлсөн байна. Сайхан засмалтай улаан хэр үрээ одоо өнөөдрийн сангад наадмын хурдан хязгаарлангийн уралдааныг нэлийн одоо сэрэгхэн гарч хөдөлсөн байгаа харагдаж байна. Аман хүзүүн дээр нь Хинтээ аймгийн хэрлэн сумын Дашнымын Молдоватын хурдан бор үрээ Аяргийн гүрэв дээр Сүхбаатар аймгийн халдсан сумын яаж ган номрын Мэргэн Баатарын хурдан хар үрээ Аяргийн дөрөв дээр цээжнэтээ ахаад одоо сайхан хүрэн үрээ гараад ирсэн уршилж харагдаж байна. За энэ хүрэн үрээ чинь одоо юусэн бэлээ? Сайхан хүрэн үрээ бол одоо нэлээд дээгүүрхэн гараад ирсэн уршилж харагдаж байна. За энэ бол одоо Дорноо аймгийн их эзэм Батхуугийн хурдан хүрэн үрээ юм болоо да. Хинтээ аймгийн борон дөрсөмийн аймгийн алдарт яаж Эрдэнэгийн хурдан хүрэн үрээ байна. Үзэгчтэй Эрдэнэгийн хүрэн үрээ одоо дархинд гараад ирсэн бол улаан шар цээжнэтээ азарган хэрвээ гарсан цагаас ахад дархинд дурлаад байгаа. Энэ бол одоо Борголын Батүлцийн алдартын хэр үрээ байгаа юм. За саарал цээжнэтээ сайхан морин хонгор үрээ гараад ирсэн. Энэ Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын ариун жаргалын хурдан хонгор үрээ байна. Цагаан хатган сэхвэстэй азарган буурдрыг үзэгчтэй охин надаар хэлэлгүй сайн таньж байгаа. Энэ бол одоо Хинтээ аймгийн хэрлэн сумын аймгийн алдарт яаж Хумар хааны заставын өчөрлүүлж байгаа мөнгөн нэмнэн дээр хүүгийн хурдан дарив уурал гэдэг үрээ. Өнөө жил Хинтээ аймгийн мэрс ингээд наадан төрүүлсэн жаргал тааны бүсийн уралдаанд айргийн давдуурласан хэрлэнгийн 190 жилийн мөн одоо хайрагдсан. Өнгөрсөн жил Сэцэн хааны хорд уралдаанд хайрагдж байсан. Том жижиг олон уралдаанд төрүүлж хайрагдж байгаа. Их талтай Хинтээ аймгийн баян утга сумын Орсомигагийн атооны ихтэй ийм одоо хурдан үрээ байгаа юм. За ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр сайхан шарга үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа даа. За энэ шарга хатсан үрээ бол одоо Дундуу аймгийн баян жаргалан сумын Сүхбаатарын хурдан шарга хатсан үрээ. Наадад нь Хинтээ аймгийн дархан сумын Лавгсэрэнгийн амгалан баярын хурдан Зээрдрээ ус одоо гараад ирсэн уршилж байгаа. Дорноо аймгийн дадлан жаргалан сумын сумын алдарт яаж Эрдэнэ зөвхөн жолон зүрхийн хурдан хадаг үрээ. Сүхбаатар аймгийн төвшин ширээ сумын яаж дамжны Дэчин жилбагийн хурдан зээрдрээ хамгийн наадад нь байна. Түрүүн одоо нөмөрхтэй хүүхэдтэй сайхан атархан зээрдрээ тархин дурлаад байсан. Дамжны Дэчин жилбаа гэдэг үеийг үзэгчтэй охин мөрний оргоднууд одоо Жапалам гэдэг нэрээр нандахгүй сайн мэднэ. Унган атооныхаа ташаан автын хавтгаан дээр очир томог дарддаг юм одоо хүн байдаг. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын бүрэн зөвхөн уурхагаар нутгалдаг. Энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр Дорноо аймгийн их эзэм яаж ядамжгүй хурдан хэр үрээ гараад ирсэн байгаа. Ногоон зэжнэтээ ахаад хүрэн үрээ гараад ирсэн. Дорноо аймгийн их эзэм Батхуугийн хурдан хүрэн үрээ ус одоо гарч ирсэн болтой байна. Битүү нэмнэтээ сайхан шарга үрээ Хинтээ аймгийн хэрлэн сумын яаж Соломон Баатарын хурдан шарга үрээ гараад ирсэн уршилж байгаа. За унган хонгор мөрн одоо засгийн газрын баруун бүсийн хурдан мөрдийн уралдаанд 12-13 онд одоо дараалан харагдсан Монгол улсын алдарт үе Ширнэн мэндийн гэжээгээ хурдан хонгор мөрний унаган ацсан Хинтээ аймгийн дархан сумын Лавгсэрэнгийн амгалан баярын хурдан цавдрүрээ одоо энэ уршилж байгаа. Өнгөрсөн жил зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд морин хонгор соёолон додоод ордуулаад ахгур ягаар Хинтээ аймгийн Сэцэн хааны хөлөг мөрөн спорт уяжны холбооны 20 жилийн өмнө барьсан гэдэг нааданд хол дөрүүлгэж байсан амгалан баяр гэж одоо залуухан яаж би ядуу сайтай сайн жийж байгаа хүндээ. За дунд талд нь одоо сайхан шарга халдсан үрээ уучлаад байгаа. Тэр бол одоо Говьсөнбөр аймгийн Сүмбэр сумын ариун жаргал
жаргалын хурдан шаргуурай. За араас одоо Дорнов аймгийн Ихэд сумын Батхүүгийн хөрөнгөрөө ядам живийн хэр гэсэн одоо Ихэдийн хитэн үрээ одоо ирээд нийлж байгаа шиг байна. Дорнов аймгийн Далан жаргалын сумын аймгийн алдарт яаж Манцүйтийн эрдэнэ зөвхөн чин зүрхийн хурдан хараадаг үрээ одоо гараад ирсэн учраас хээрээдэг үрээ одоо нэг 8-9 мөрөн дээр одоо сайхан мөрчлээд байгаа. Түүний хадтал дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ариун жаргалын хурдан шаргуурай одоо гараад ирсэн мөрчлээд байгаа. За түрүүнд одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас одоо Отонбаатарын хурдан шаргуурай сайхан дэрхэн дураалдаад байсан. За ариун жаргалын хурдан шаргуурай Хязаалангийн хурдан тусал одоо үзүүр дөхөн уралдаад байна. За Говь Дорнов аймгийн Далан жаргалын сумын эрдэнэ зөвхөн чин зүрхийн хурдан алаг үрээ байгаа. За энэ нэлэгчний харагдаж байгаа цээжнээтэй сайхан хонгороо одоо Монгол улсын алдарт Данзан ишин алтан гэртээ аймгийн алдарт Чинбатны хойчурд хурдуулж байгаа. Хинтээмгийн бор өндөр сумын Батбаатарын хурдан хонгороо байгаа маа. За Говьсүмбэр аймгийн уяач энэ нөгөө ариун жаргалын хурдан хонгороо одоо сая харагдаад өнгөрөх шиг боллоо. За энэ одоо хоёр хүрээний ард тал дээр нь Хинтээ аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт яаж Хамаар хааны заставын хойчурлуулж байгаа мөнгөн жимдэн дээр хүүгийн хурдан дариур дүрээ гараад ирсэн байна. Өнгөн дээр ногоон зэжнэтэй сайхан хонгороо өршөлж байгаа. Энэ бол одоо 300 номертэй мөрдсөн Хинтээ аймгийн Борон дээр сумын Даваагийн хурдан хонгороо. Түрүүн одоо тархин дурлаад байсан Шаргалтан үрээ үзэгчтэй Дорнов аймгийн Баян жаргалын сумын Сүхбаатарын хурдан Шаргалтан үрээ шүү. За энэ хэдэн үрээний хамгийн алдарт нь бол одоо сайхан хүрэн үрээ өршөлж байгаа. Хинтээ аймгийн Борон дээр сумын аймгийн алдарт яаж Эрдэнэгийн хурдан хүрэн үрээ юм байгаа юм. За өнгөн дээр нь Сүхбаатар аймгийн Халзан сумын яаж Ган Мэргэн Баатарын хурдан харуурай гараад ирсэн байгаа. Ам хөлзөн дээр нь өнөөдөр Говьсүмбэр аймгийн Мэрц ангилт наадан түрүү мөгнөд дурдсан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын улсын авраг атуучин Очир хотын Яганагийн хурдан харуурай гараад ирсэн байна. За олон дүн бол одоо Ягана гэдэг нэрээр нь андахгүй сайн мэднэ. Угтан бол одоо Очир хотын төвшин жаргал гэдэг үе юм байгаа юм. За энэ бол одоо өнөөдөр Говьсүмбэр аймгийн Мэрц ангилт наадан түрүү мөгнөд дурдсан юм одоо хурдан үрээ байгаа. Айлгийн гурав дээр нь өнөөдөр одоо Хинтээ аймгийн Мэрц ангилт наадан ам хөлзөн дурдсан Сүхбаатар аймгийн Наран сумын Монголын алтан сүхийн хурдан хэрвээ байгаа. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн наадан мөн одоо харагдаж байсан. Аяргийн дөрөвдөр Хинтээ аймгийн Хэрлэн сумын Дашнымын Болдоотын хурдан бор үрээ гараад ирсэн. За аяргийн тав дээр бол одоо Хинтээ аймгийн Борон дээр сумын аймгийн алдарт яаж Эрдэнэгийн хурдан хүрэн гэсэн юм 5 үрээ гарч ирээд одоо нэлээд зэрэгхэн тасарсан байгаа. За хамгийн ард талд нь яваад ба Дашнымын Болдоотын хурдан ягаан бор үрээг одоо мөнгөн жимдэн дээр хүүгийн хурдан дариур үрээг одоо хүйж орлуулж байгаа. Хумар хааны застав яаж хүйж орлуулж байгаа. За ингээд өнгөний 5 үрээнийх нь одоо өнгөн дээр Сүхбаатар аймгийн Халзан сумын яаж Хан Мэргэн Баатарын хурдан хар үрээ одоо гарч ирээд өдөлсөн байгаа. Халзан сумынхаа дүүг 90 жилийн ам барьсан ингээд наатан таахан насандаа аяргийн давд урдалж байсан. Өнөөдөр одоо Мөнхөн сумын 3 дүмэн адууны барьсан ингээд наатан түрүү мөгнөд урдалж давхрыг гараад урдалж байгаа. За ам хөдөн дээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын сумын алдарт яаж улсын авраг адуучин Очир хотын төвшин жаргалын хурдан хар үрээ гараад ирсэн байгаа. Таахан цагаас хойш усал одоо хайрыг рүү алдааг байгаа. Ийм одоо хурдан үрээ байгаа юм. За Очир хотын Ягана бол одоо Монгол улсын алдарт яаж галцын нэвэн дөрж байхны удмын ийм одоо хүн байгаа. За ээж нь одоо улсын авраг малчин жаргал гэж одоо сайхан буурлагшин байдаг. За тасарсан даван үрээний хамгийн ард талд нь Хинтээ аймгийн Хэрлэн сумын Дашнымын Болдоотын хурдан бороо гарч ирсэн. Дашнымын Болдоотор гэдэг үеж өнөөдөр одоо хурдны өдгөө Сүхбаатар аймгийн авраг хөлөг шалгаруулах Жавхан жиргийн хурд уралдаан хонгор халдсан үрээгээр дөрүүлгээ Хинтээ аймгийн Мэрц ангилт нааданд мөн одоо дөрүүлгсэн. За мөн одоо Хинтээ аймгийн эрчим хүчний 20 жилийн хойд одоо Яндоо халдсан үрээгээ ахаа дөрүүлгсэн байгаа. Жаргалдааны үсгийн уралдаанд мөн одоо дөрүүлгсэн. Хурдан хонгор халдсан үрээгээр нь одоо хотол төмөн таавхан хандахгүй сайн мэднэ. Мөнгөн жимдэн дэргүүгийн хурдан буур дүрээ хари хитэн үрээний өнгөн дээр байгаа харагдж байна. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ариун жаргалын хурдан хонгороо байгаа. За хари хитэн үрээнийх нь өнгөн дээр одоо Дорнов аймгийн Ихэд сумын ядам живийн хурдан хээр үрээ гараад ирсэн. Дамжны 40 жил багийн хурдан хүрэн үрээ хамгийн ард талд нь байна. За Ихэдийн хоёр үрээ одоо урьдчилж оруулах. Дорнов аймгийн Ихэд сумын яаж Батхүүгийн хурдан хүрэн үрээ ногоон зэжнэтэй ард тал дээр нь урьдчилж байгаа. Өнгөнийхэн зэвгэн зэжнэтэй хээр үрээ бол Дорнов аймгийн Ихэд сумын яаж ядам живийн хурдан хээр үрээ байгаа юм үзэгчтэй. За одоо урьдчилаад үзүүрхээр өнөөдөр харуулж эхлэхэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ариун жаргалын хурдан хонгорооны ард тал дээр Дорнов аймгийн Далан жаргалын сумын алдарт яаж Эрдэнэ зөвхөн жолон зүрхийн хурдан алаг үрээ одоо гараад ирсэн урьдчилж байгаа. За ингээд Хинтээ аймгийн Борон дээр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөл, за түүний тэргүүн Гам болдын чин төмөр, за тэргүүлэг жишүүн аймгийн алдарт яаж Бөргөлийн Батулжи, Гомсрынгийн Гам баган Сүхвигийн учир Нямагийн Инх Баатар гээд олон сайхан хүмүүсийн одоо санаачлаг ивентэтгэлгээр анх удаа одоо зохион байгуулагч Хинтээ аймгийн Борон дээр сумын Борон дээр хайрхны тахилгын хуваалт ингээд наадмын хурдан Хязаалангийн уралдааны өнгөний үрээнүүд байгаа. За мөнгөн жимдэн дээр хүүгийн хурдан буурлаараа энэ хэдэн үрээний хамгийн ард тал дээр байгаа. Өнөөдөр Хинтээ аймгийн Мэрц ингээд наадмын төрүүлсэн. За мөн одоо Хинтээ аймгийн Хэрлэнгийн 190 жилийн хойд харагдсан жаргал тааны үсгийн уралдаанд харагдсан өнгөрсөн жил Сэтлэн ханд харагдж байсан ийм одоо хурдан үрээ. За дундалд нь яваад ба цээжнэтэй хүрэн үрээ бол одоо Хинтээ аймгийн Борон дээр сумын аймгийн алдарт яаж Эрдэнэгийн хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн урьдчилж байгаа шүү үзэгчтэй. За мөн одоо 300 номертэй мөрдсөн Хинтээ Борон дээрийн Даваагийн хонгор үрээ байгаа. Хинтээ аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт яаж Хумар хааны заставын хүйж орлуулж байгаа Дашнымын Болдоотын хурдан ягаан бор үрээ. Аяргийн дөрөвдөр гарч ирсэн бол Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Ган Мэргэн Баатарын хурдан хар үрээ өнгөн дээрээ хэвээр ямаа ам хөзөн дээр нь өнөөдөр одоо Говьсүмбэр аймгийн Баян ангилт нааданд
түрүүмгнээ дурдсан говьсүмбэр аймгийн сүмбэр сумын яаж сумын алдарт яаж улсын авраг гадуучин очир хотын төвшин жаргалын хордон харуулаа гараад ирсэн үржилж байгаа. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн баяр наадамд ам айрагдаад өнөө жил Хинтээ аймгийн баяр наадамд ам үзүүн дурдсан Сүхбаатар аймгийн наран сумын яаж Монголын алтан цогийн хордон хайруулаа айргийн урагтаар байгаа. За 3 үрийн бол одоо харийнхаа өрөөнүүдээс жаахан зэрэгхэн болсон өнгөний 2 харуулаа өнөөдрийн наадамд одоо сэвэлцэх юм болоо да. За ер нь одоо дэлгэн жишэрлээтэй урьдчилаад байгаа хурамтлын хор харилсан газар жигтэй газар татваргатай мордын нэмрийг нэлээхэн шалгасан юм одоо уралдаан болж байгаа. За ингээ Хинтээ аймгийн Бороондор сумын зохион байгуулагдаж Бороондор хайрхны анхадугаар их баяр сэнгэл наадмын хордон хязгаарлалт насны мөрдийн уралдааны өнгөн дээр Сүхбаатар аймгийн халдсан сумын байж гам нөмрийн мэрэгэн баатын хордон харуулаа гарч ирсэн. Мөнхөний уран нөмөн гатууны наадам төрүүлж давхруугаар оролдож байгаа. Ам үзүүн дээр нь өнөө жилийн Говьсүмбэр аймгийн баяр сэнгэл наадмын түрүү мөгнө улсын авраг гадуучин очир хотын төвшин жаргалын хордон харуулаа одоо гараад ирсэн уршилж байгаа. За ингээд одоо хязгаарлан бараанд орж ирэх Сүхбаатар аймгийн халдсан сумын гам нөмрийн мэрэгэн баатын хордон харуулаа түрүү мөгнө дурдсан бол Сүхбаатар аймгийн наран сумын яаж Монголын алтан цогийн хэрвээ ам үзүүн дурдсан улсын авраг гадуучин очир хотын яганагийн хордон харуулаа айргийн уруу дурдалаа. Хинтээ аймгийн хэрдэн сумын Дашнымын молдоатын хордон ягаан буруу айргийн дөрөв дурдалаа. Мөнгөн жимнэн дээр хүүгийн хордон буурдраа цаатаар нь хошоо гэж айргийн дав дурдалсан бол Сүхбаатар аймгийн төвшин жирээсмэ дамжны дэтгэн жалбаагийн хордон зайрдраа 6 дурдалаа. Зөв талд нь холбоотой орсон. За төвшин жирээсмэ Хинтэн бороондын даваагийн хордон хонгороо 7 дурдалаа. Говьсүмбэрийн ариун жаргалын хордон хонгороо Дорнов аймгийн ихэд сүмэ Батхүүгийн хордон хөрөнгөрөө Ядамжуугийн хордон хэрвээ хоёулаа мэдэн дээгүүрхэн орлоо. Эрдэнэ зүгтийн жолоон зүрхийн хордон алаг үрээ сая одоо орлоо. Аймгийн алдарт яаж Эрдэнэгийн хэрвээ орлоо. За Дунд аймгийн Банжирлан Сүхбаатарын хордон шаргуурай. За Хинтэн бороондын Ингтрийн хордон хонгор халдсан үрээ одоо мэдэн дээгүүрхэн орж ирэх шиг боллоо. Хинтээ аймгийн дархан сумын Амгалан мэрийн хордон завдруурай. Улсын алдарт яаж Данзан гişin алтан гэрдэг Чимбатны хордон хонгор үрээ одоо мэдэн дээгүүрхэн орж ирэх шиг боллоо. За би хан түмрэн хамгийн алдартай хан түмэр гэдэг өнөө хөө. Сумын алдартай Мэргэн Баатар гэдэг. За харуулаа. Цагаан дөрөвтэй энэ жил одоо хэдэх вэ? Харуулаа энэ жил 5 туу юм. За хаана найз дөрөв? Харин Энэ шаргын бодондаа дөрөвт ороод урагт ороод. Жавхан жорог би уралдаад байгаа нэ. Төрүүлээд. Мөнхөндөө төрүүлээд. Тэгэл гэж байгаа. Урагт төрүүг. Урагт төрүүг авч байгаа. Урд өмнө хамтдаас загас ирэх гэж байна. Энэ баг гороносноо яаж вэ? дааганда хатангийн 90 жилд тавд орж ирсэн. Юунд шүдлэн өрөө нэг цорлог оролдоод гуравт ороод тэгээд шүтлэндээ болоо уягтаагүй маа. Зикээ байсан. За баяргийн хэр цагаан хэрэглээ өргөсөн дэлцүүлсэн. Баярлалаа. Би Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Чанарын Монгол гэдэг нь алтан сүхэж юм байна. Шавко. Хэррүүний удам хөшөл урд өмнө хэлсэн. Сая Ноцны аймгийн баяр наадам. Сая Хинтээ аймгийн наадам баяр наадамд ам үзсэн. Хэмээнтэй. Баг гороносноо ирнэ. Даага шүтлэн 2 3 бус 3 жилийн дараа л бус дандаа 20 дээр 21 2-оор 20 дотор ороод. Энэ жил хэдэх вэ? Энэ жил 3 дахь нь Хаана найз дөрөв? Хинтээ аймагт ам үзсэн. Бүсэд 22-оор орсон. За баяргийн цагаан хэрэглээ өргөсөн дэлцүүлсэн. За би Говьсүмбэр аймгийн сүмбэр сүмийн алдарт байж чирэгт ягааны гэж юм байна. За. Тэрний удам хөшөл урд өмнө хамтдаас. За энэ манай өөрийн унгай одоо Говьсүмбэр аймгийн сүмбэр сүмийн одоо умаа боржгийн хөштэй одоо. За энэ жил хэдэх вэ? Энэ жилийн 3 4 дахь үе. Хаана найз уралдав? Говьсүмбэр аймгийн наадмын төрөө. За. Хөөмсийн 20 орсон. За. Хараатуудын тахилга наадмын айрагдаад аймгийн наадмын 7 орсон. Баг гороносноо хэлсэн. Хоёр нь даагнасаа сайн байгаа, хайр хасаагүй хоёр. Би Хинтээ аймгийн Эрдэнэ сумын харьяат Дашнымын молдоотор гэж юм байна. За борооны удам хөшөл урд өмнө хэлсэн. Энэ урд өмнө нэг аваа төрүүлсэн. Бараг өтөш хөөрөө байгаа. За энэ жил хэдэх вэ? Энэ жилийн одоо 3 дахь. Мөрөн сумд хайргийн 5 дахь тэгээд замаас орсон өрөөнүүд нь оруулаад хасагдсан. Тэгээд энэ жилийн 3 дахь уяагаараа сайхан Бороондортой ирээд 4 дахьлаа. Баг 2 насны дээр нээж гисэн. Энэ ер нь битүү өрөө.
Ийхүү хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдаан төрүүлж арилсан хурдан хөлбөдийн алдар цолыг Дорнов аймгийн Айраг сумын хурдан мөрцөлтөө Загдын тагварсан алдар цолыг нь дуудлаа. За ингээ шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. Түрүү мөгнөөс Сүхбаатар аймгийн Халзан сумын Ган нөмрийн мэлгэн баатрын хурдан хар урын одоо хурдалдаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын улсын авраг адуучин Очир хотын яганагийн хурдан хар урын одоо хам хөөзөнд өргөдсөн байна. Сүхбаатар аймгийн Наран сумын Монголын алтан сүсгийн хурдан хэрвээ Айргийн 3-т өргөдсөн байна. Хинтээ аймгийн Хэрлэн сумын Дашнимын молдоо адрын хурдан Ягаан баруурын Айргийн 4-т урдсан бол Хинтээ аймгийн Хэрлэн сумын Мөнгөн хэмдэн дээр хүүгийн хурдан буурдаараа Айргийн 5-тос урдаж уйсан эдсэн улсын хүүгээд наадамчин олдон байсаажээ. За ингээд Хинтээ аймгийн бар өндөр сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн тэргүүн болоо тэргүүлэг жишүүд нь одоо хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдаан төрүүлж арилсан хөлбөдийн шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. За нутгийн зөвлөлийн тэргүүн гам болтын чин төмөр за мөн одоо тэргүүлэг жишүү аймгийн алдарт яаж Борголын Батүлзий, Гомсрынгийн Гам баган, Сүхбэгийн Учир, Нямагийн Инкватар нарын улсууд бол одоо төрүүлж арилсан хурдан үрээнүүдийн шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. За Хумар хааны застав гэдэг үе Хэрлэнгийн сангийн чухаас одоо хоёр бүген адуутай одоо зорин ирж хурдан хязгаарлалт насны мөрдийн уралдаанд Дашнимын молдоо адрын Ягаан баруурыг айрагдуулж Мөнгөн хэмнэн дээр хүүгийн буурдурыг Айргийн 5-т урдлууллаа. Намайг Хинтээ аймгийн Эрдэнэ сумын мөнгөн жилийн дарих өгдөг. За буурдрууны удам өгсөл урдам хэмжилтээс. Буурдруу маань Хинтээ аймгийн сангийн аж ахуй 10 удгийн заставын унгаа атав. Заставын буурдыг дээр нэр алдарсан да. Тий. Буурдруу энэ жилийн хэд вэ? Миний буурдруу чи энэ жилийн 6 дахь вэ. Энэ жил Жаргалтааны бүсэд Айргийн 5, Хэрлэн сумын 100 хэмжлээд Айргийн 5 Хинтээ аймгийн наадам төрүүлсэн. Тэнцээрээ тавлж байна. Сайхан байна. Энэ сайхан борон дөрөв хайрхагныхаа тахилгын наадамд буурдрыг Айргийн 5 тавьсан. Сэтгэл маш их өндөр байна. Тэгээд застав яач найзтаа маш их баярлаа. Энэ хурдан үлгийн минь ингэж алдаж чадахгүй сайхан тавьж, ингэж цагаан урлуулж байгаад нь уяа шинэ эрдэн найз юм ухаан сайхан байна. Энэ маш их хөдөлмөрийн үр шимээр нь гарч байна. Тэгээд ингээ сүүлийн наадамаар наадмаа олж байна да. Томны их entertainment үзүүлж байна. За Халхинстан аймгийн Борлын Зүтсэн аймгийн хошоо буюу Хан Хинтээ уулын аймгийн Оцол сансар уулын хошоо Хинтээ аймгийн Бор өндөр сумнаа зохион байгуулагдаж буй. Бор өндөр хайрханы анхдугаар тахилгын хоёр сангад наадмын хурдан даганы уралдаан шанд шалгаар газраас угдарсан 60 гаруй хурдан яндас ирээдүйн өмнө нөхөд дарааны зурхаар хөдөлсөн байгааг үзэгчтэй авсан харж байна. За эдэн дотор бол одоо өнөөжид олон давхар яаны ардаар шигшигдээд үлдчихсэн юм одоо хурдан даган улмарсан байгаа. За Сүхбаатар аймгийн Түмэн цогт Мөнгөн ууд уян халдсан зэрэг одоо сумдаас уяачид одоо энэ наадмыг зорин ирсэн байлаа. Дундгой аймгийн Цагаан дэлгэр өндөршид Баянжирсан сумдаас за Говьсүмбэр аймгаас Дорнов аймгийн Хойдлын сумдаас одоо уяачдыг одоо хамарсан үнэхээр өргөн дэлгэр сайхан наадмыг Хинтээ аймгийн Бор өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүн болоо тэргүүлэгчид нь ийхүү одоо санаачтан амжилттай сайхан зохион байгуул видео эзэрлийн доотлын 17 дугаар ширнээ алтан өншлөө тамирхал дахиад жилийн зуны хадаг сарын шиний 21-ний өлзий өдөр дүрсэн энэ үлэгсэн өдөр Бор өндөр хайрханаа цахин дайлаа. За ингээд хамгийн оптон уралдаан болоо хурдан дааны уралдаан шанд шадаг газрын ирээдүйн өмнө хурдан шандас төлгөөр гарааны зурхаар одоо хөдөлсөн байгааг үзэгчтэй аван харж байгаа. За эдэн дотор бол одоо Хинтээ аймгийн Ганшир сумаас одоо үргэлжлэн ирсэн Хинтээ аймгийн Ганшир сумын аймгийн алдарт яаж Юурагийн Батмөнхийн унаган адуу Хинтээ аймгийн эрчим хүчний дараа Хинтээ аймаг дэх Монголын мөрөн спорт залуу уяачны холбооны тэргүүн Хаяа Хэрвагийн Ганжолооны хурдан хонгордог одоо 14 номертай мартаж байгаа харагдаж байна.
За мөн одоо Сүхбаатар аймгийн Түмэн зүг сумын Монгол улсын дод мандаа Сайрын сүрэнгийн нөмөр 40 оногон одоо Гинти аймгийн Бороо өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дэргүүлэгч шивэн Ямагийн Эрдэнэ хатрын хурдан улдааг одоо мартаж байгаа харагдаж байлаа. Мөн одоо нутгийн зөвлөлийн дэргүү аймгийн алдарт үе яаж Борголийн Батлын хурдан сааралдааг одоо Сүхбаатар чигт одоо баг наадам 4 уралдаж дөрөвдрүүлчээд ирсэн. Хурдан сааралдааг өнөөдөр одоо Борондрын нутгийн нэгдэн дээр одоо уралдахаар мөн одоо хүрэлцэн ирсэн байгаа харагдаж байлаа. За гиг мэштэн бол одоо зартай хурдан даанууд одоо олон хурамжуулсан байгаа харагдаж байлаа. За ингээд Гинти аймгийн Бороо өндөр суманд бол одоо өнөөдөр энэхүү 8 дугаар сарын 13-ны өдөр Бороо өндөр хайрханыг дахин даах ёслолын үйл ажиллагаа өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж хязгаарлан соёлын насны мөрдийн уралдаан одоо оролцсны дараагаар за хурдан дагны уралдаан шанд шалгах ирээдүйн өмнө экод гарааны зохиороо хөтөлсөн байгаа. За хязгаарлан насны мөрдийн уралдааны түрүү мөгнөө бол одоо Сүхбаатар аймгийн халсан сумаас одоо тодорсон байгаа. Соёлынгийн уралдааны түрүү мөгнөө Дорногов аймгийн Далан жаргалан сумаас одоо тодорсон байгаа. За Хинтийн Бороо өндөрчүүд одоо соёлынгийн уралдаанд аймгийн алдарт яа Борголийн Батлын хурдан од хүрэн үрээ одоо харагдсан байгаа. Мөн одоо аймгийн алдарт яа Самбуугийн хурдан хонгор уурдраа харагдсан байгаа. За хязгаарлан насны мөрдийн уралдаан Хинтийн Бороо өндөр сарын одоо арайхан багтааг байгаа. Хинтийн аймгийн Хэрлэн сумаас бол одоо Хумар хааны застав гэдэг залуу бол одоо 2 бүхэн адуу харагдуулсан байгаа. Сүхбаатар аймгийн халдсан сумаас үрээдрүүлсэн. Говь сүмбэр аймгаас одоо хам өгдөө айргийн уралд тодорсон байгаа. За хурдан дагны уралдаан одоо ямар шуухан одоо зохион байгуулагдаж ямар шуухан одоо уралдаан гаргах вэ гэдэг нь хэлтийн мөчийн дараа шийдэгдэн. За хамгийн ихэнд явж байгаа тэр Цэнхэр хоттой хүүхэдтэй 1 номертэй марцсан сааралдааг бол одоо энэ наадмыг ивент дэлгэн зохион байгуулж Хинтийн аймгийн Бороо өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч шүү аймгийн алдарт үе Борголийн Батлын хурдан сааралдаагийн байгаа юм шүү дээ штэ. За ингээд одоо хурдан дагны уралдаан шанд шалгах болгоод төхөөрөмжийн ном бол одоо гүйцэд сайхан үрсэн байна. За бүх мөрдийг одоо нэгэн зэрэг сайхан эргүүлж байгаа. Ямар нэгэн бүтлээ маргаангүй тэгтэй жиремтэй сайхан зохион байгуулж байгаа энэ Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчид одоо аргагүй одоо зохион байгуулалттай ийм сайхан наадмыг одоо амжилттай сайхан зохион байгуулж байна. За ингээд Хинтийн аймгийн Бороо өндөр сумнaan зохион байгуулагдаж буй Бороо өндөр хайрханы анхдугаар таглаг их баяр зингаад наадмын хурдан даах гарааны хан зурхаагаас эргэхэд бэлэн болсон байгаа хэдхэн мөчийн дараагаар өнөөдөр их баяр зингаад наадмын даа гарагнаа. За мандайлагчийн дохойг бол одоо хүлээж байгаа бүх мөрдийг одоо төхөөрөмжийн загвараар игнүүлсэн. За ингээд 3 насны мөрдийн одоо эргэлтнээс одоо энэ наадмын бас одоо зохион байгуулалтыг үзэгчтэй охин тодхон сайхан харж болох байхаа. Бороо өндөр сум гэдэг бол одоо боржин зүтгэнгийн өшөөний голом нутаг байгаа. За ингээд одоо хурдан дагны уралдаан шанд шалгах хөлгөөд эргэхэд бэлэн болсон. За хорчилоо Хинтийн аймгийн Бороо өндөр сумнаас зохион байгуулагч Бороо өндөр хайрханы таглаг их баяр зингаад наадмын хурдан даах гарааны хан зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж Хинтийн аймгийн Бороо өндөр сумын аймгийн алдарт яаж Борголийн Батлын хурдан сааралдааг өнөөдөр 1 номертэй мөрдсөн нэлээд нэгөрхөн одоо гарч ирсэн өршөлдөө. Цаатларын шар зэжнэтэй цагаан зэнтэй үгээтэй хонгор даах гараад ирсэн Хинтийн аймгийн галж ирсэн сумын ноён хөврийн өөр нутагтай аймгийн алдарт яаж Юурагийн Батмөнгийн өнөгн авто Хинтийн аймгийн Хэрлэн сумын хаяа хэрвагийн анчуудын хурдан хонгор даах одоо өнгөн дээрээ сайхан гарч ирлээ. Ам хүчүүн дээр нь Борголийн Батлын хурдан сааралдааг байгаа. Аяргийн гүрв дээр зэжнэтэй сайхан хонгор халдаг даах одоо гараад ирсэн Хинтийн аймгийн баян мөнгө сумын сумын алдарт яаж Эрдэнэ нутгийн хурдан хонгор халдаг даах байна. Түүний одоо хурдан хөрөнгө халдаг азаргынхын дөлөм байлаа. Их талтай Хинтийн аймгийн дархан сумын Тунцгийн хоёрхан адууны өгшил орсон ийм одоо хурдан даах байна. Наадлаар нь одоо битүүн нэмнэтэй сайхан харвуудан даах гараад ирсэн Дорногов аймгийн ихэд сумын яаж наран баярын хурдан бууралдааг нэлээд дээгүрхэн гарч ирсэн бол энэ хэдэн дааны хамгийн ард талд нь цээжнэтэй сайхан халуун даах гарч ирсэн байна. Дорногов аймгийн өргөн сумын яаж амар төвшингийн хурдан халуун даах гараад ирсэн уршилж байгаа. Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын яаж Адиа сүрэнгийн нөмрөгийн хурдан хонгор даах бас одоо харагдаад өнгөрлөө. Харвуудан дааны цаатаар Цэнхэр утастай үгээтэй сайхан зээр даах гараад ирсэн байгаа. Тэр бол одоо Дорногов аймгийн алтан жирээс сумын яаж Ням сүрэнгийн хурдан зээр даах гарч ирсэн байна. Улаан нэмнэтэй сайхан хүрэн даах бас одоо нэлээд дээгүрхэн гараад ирсэн Дорногов аймгийн ихэд сумын яаж Гамбатын хурдан хүрэн даах бас одоо гарч ирсэн уршилж байгаа харагдаж байна. Мөн одоо Дорногов аймгийн Далан жаргалан сумын аймгийн алдарт яаж Манцүйтийн Эрдэнэ зүгтээ хурдан зээр даах дээр цаатлын гурван дагны дундад улаан зэжнэтэй засмал лэлтэй хүрэн даах одоо уршлаад байгаа. За тэр бол одоо Манцүйтийн Эрдэнэ зүгт албартын хурдан хүрэн даах юм байгаамаа. Түрүүнд одоо хүү чулуун зүрхийг нь одоо хурдан хүрэн хараалаг үрээ бол одоо соёлын насны мөрдийн уралдаан түрүү мөгнөд урдсан байгаа. За ингээд арын дагнуудыг одоо үзэгчтэй охиндаа сайхан харуулсан битүүн нэмнэтэй 77 номертэй мөрдсөн хэр даах уршилж байна. Хинтийн аймгийн Бороо өндөр сумын байж Ууганбаатарын хурдан хэр даах гарч ирсэн багтай байна. За арын хитэн даган дунд энэ хитэн дагны ам үзүүн дээр яваад варан зэжнэтэй жижигхэн үгээтэй сайхан хонгор даах бол одоо Дорногов аймгийн цагаан дэлгэр сумын аймгийн алдарт яаж Хишиг дөржин Батлын хурдан хонгор даах байна. Мөн одоо Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Бадам зэрэнгийн хурдан хэр даах одоо уршилж байгаа харагдлаа. За улаан нэмнэтэй сайхан зээр даах бол Хинтийн аймгийн Бороо өндөр сумын гоммын зэр дэгдэг дааг энэ хэдэн дааны өнгөн дээр гараад ирсэн уршилж байгаа Сүхбаатар аймгийн Түмэн зүг сумын Монгол улсын дод мандаа Сайрын сүрэнгийн нөмөр 40-д ган нөмрийн хурдан зоогоор дааг гараад ирсэн байна. Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын сумын алдарт бие Бүрвийн Эрдэнэ зээгийн хурдан зээр дааг энэ дунд талд нь одоо Цэнхэр зээжнэтэй уршилж байгаа харагдлаа. За ари хэдэн даагны өнгөн дээр
шар замцтай үхэдтэй сайхан хардаа одоо гараад ирсэн байна. Хинтээ аймгийн борон дэрсэн яаж намсрын хар гэдэг даа гарч ирсэн байна. Цаана талд нь одоо сайхан цэнхэр зэжнэтэй засмаллалтай сайхан хонгордаа гараад ирсэн. Дорногов аймгийн их эзэм яаж болоочийн хурдан хонгордаа гарч ирсэн мөршилж байгаа болтой байна. За Дорногов аймгийн их эзэм болоочийн хурдан хонгордаа Хинтээ аймгийн борон дэрсэн яаж намсрын хар гэсэн 2 даа өнөөдрийн нааданд 20 хэдэн мөрөн дээрээс бас л одоо эрчтэй их мөршилж байгаа харагдлаа. За ингээд урьдчилаад одоо үзүүрийн дагнуудыг сайхан харуулна. Энэ хэдэн даагныхын өнгөн дээр цэнхэр удаатай үхэдтэй сайхан хонгордаа гараад ирсэн бол шар хатган сахиустай хээр даагуус одоо урьдчилаад байгаа харагдаж байна. За тэр бол одоо Сүхбаатар аймгийн төвшин ширээс юм яаж хүм бэрийн хурдан хээр дааг гарч ирсэн болтой байна. Энэ хэдэн даагныхын өнгөн дээр бол одоо сайхан зэр дааг Хинтээ аймгийн борон дэр сумын гомбын зэр гэдэг дааг гараад ирсэн байгаа. За Хинтээ аймгийн борон дэр сумын намсрын хурдан хардааг хамгийн заадлаар нь одоо Дорногов аймгийн их эзэм юу яаж болоочийн хурдан хонгордаагтай холбож аваад урьдчилсан байгаа. Үзүүрийн хэдэн дааган дээр одоо очиж уралдах юм бол да өнөөдрийн хурдан даагны уралдааны өнгөний хэдэн дааг бол одоо нэлээд зэрэгтэнгээр авчихсан байгаа. За энэ хэдэн даагныхын өнгөн дээр шар зэжнэтэй сайхан хонгордаа хамгийн наадлаар гараад ирсэн урьдчилж байгаа харагдаж байна. Энэ бол Дорногов аймгийн их эзэм юу яаж Мөнхбатын хурдан хонгордааг юм байна. За өнгөн дээр нь гараад ирсэн хадаг дааг Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Бадам зэрэнгийн хурдан хадаг дааг гарч ирсэн байна. Түүний ардал дээр Сүхбаатар аймгийн төмөн цогцмын Саяны зүргийн гандмрын хурдан цоогоор дааг гараад ирсэн урьдчилж байгаа. За урьдчилаад одоо үзүүрийн дагнуудыг ахаад одоо үзэгч та бүхэнд сайхан харуулнаа. Дорногов аймгийн их эзэм юу яаж Гамбатын хөрөнгө гэдэг дааг одоо битүүн нэмнэтэй энэ гурван дагны хамгийн ард талд нь байна. Өнгөн дээр нь зэнхэр нэмнэтэй сааралдаа гараад ирсэн бол 1 номертэй мөрсөн Борголын Мөтөлцийн хурдан сааралдаа хамгийн ард талд нь байгаа. Сүхбаатар аймгийн халзан сумын Гал Уярын шин нусар гэдэг хүний одоо оног адуу юм байна. За хурдан дагны уралдааны өнгөн дээр Хинтээ аймгийн хэрлэн сумын Ариа, Хинтээ аймгийн эрчим хүчний дарга Хинтээ аймаг дэх Монгол Имрэн спорт залуу үеийн холбооны дэргөө Хаярвагийн ганжлооны хурдан хонгор дааг бол одоо хөдөлсөн яваар яваад байгаа. Хинтээ аймгийн галж сумын Ноён хөврийн өөр нутгийн аймгийн алдарт яаж Юурагийн Батмөнхийн оног адуу байгаа. За Хинтээ аймгийн Баян мөнгө сумын алдарт яаж Эрдэнэлтийн хурдан хонгор хадаг дааг ам үзүүн дээр гараад ирсэн. Сэцэн ханы хурд уралдаанд хурдан зэр даагаан бас одоо төрүүлгэж байсан юм одоо залуухан яаж вэ? Тэгээд за Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч шүү Хинтээ аймгийн борон дэр сумын Нямагийн Инкваторын хурдан хул даагаан ам үзүүн дээр гараад ирсэн байна. Сүхбаатар аймгийн төмөн цогцмын Монгол улсын дод малтай байж Саяны зүргийн нөмөр өчрийн оног адуу Хинтээ аймгийн борон дэр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч шүү Нямагийн Инкваторын хурдан хул даагаан ам үзүүн дээр Хинтээ аймгийн хэрлэн сумын Ариа Хинтээ аймгийн эрчим хүчний дарга Хаярвагийн ганжлооны хурдан хонгор дааг өнгөн дээр гараад ирсэн урьдчилж байгаа. Хинтээ аймгийн Баян мөнгө сумын Эрдэнэлтийн хурдан хадаг дааг өөрийнх нь одоо хурдан хөрөнгө хадаг газрын төлөв юм байна. Ари хэдэн дагныхын өнгөн дээр Дорногов аймгийн их эзэм яаж Наран баярын хурдан буудан дааг гараад ирсэн байна. Түүний ардал дээр сайхан хүрэн зэр дааг одоо гараад ирсэн урьдчилж байгаа. Дорногов аймгийн алтан ширээ сумын Нямзүрэнгийн хурдан зэр дааг байна. Ахиа заадалд нь одоо халуун дааг урьдчилаад байгаа. Тэр халуун дааг бол одоо Дорногов аймгийн Өргөн сумын Амар төвшингийн хурдан халуун дааг. За Борголын Мөтөлцийн алдартын хурдан сааралдааг хамгийн наадалд нь гараад ирсэн бол Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Адгийн сүрэнгийн төмөрөгийн хурдан Цэгэл хонгор дааг түүний заадалд нь байгаа. Ари хэдэн дагныхын өнгөн дээр Дорногов аймгийн их эзэм яаж Мөнхбатын хурдан хонгор дааг гараад ирсэн байна. 51 номертэй марцсан Яман дуухан хоншортой хээр дааг гарсан цагаасаа бас эхэлж одоо тархин заахан уралдаад байгаа. Улаан нэмнэтэй зэр дааг бас одоо дээгүүрхэн гараад ирсэн. Хинтээ аймгийн борон дэр сумын гомбын зэр гэдэг дааг байгаа. Хамгийн цаадлын хэдэн дагныхын өнгөн дээр одоо хонгор дааг урьдчилаад байгаа. Их эзэм Мөнхбатын хурдан хонгор даагны цаадалд нь Дорногов аймгийн далан жиргалан сумын аймгийн алдарт яаж Манцүйтэн эрдэнэ зөвхөн хурдан зэр дааг бас одоо гараад ирсэн урьдчилж байна. За энэ хэдэн дагны өнгөн дээр 77 номертэй марцсан Монгол эмээтэй үгэтэй битүүн нэмнэтэй хээр дааг гарч ирсэн. Энэ бол Хинтээ аймгийн борон дэр сумын Уумбатын хурдан хээр дааг юм байгаа юм. Түүний ардал дээр нь энэ Хинтээ аймгийн борон дэр сумын Намсрын хурдан хэр дааг гараад ирсэн байгаа. За Мөнхбатын хурдан хонгор дааг ахиад одоо өршөлж харагдаж байна. Дорногов аймгийн их эзэм яаж Гамбатын хурдан хүрэн дааг Намсрын хэр даагны ардал дээр одоо уруудлаар нь ташаагийн дэрлээ ороод ирсэн байгаа. За Хинтээ аймгийн борон дэр сумын гомбын хурдан зэр дааг байгаа. Цаадалд нь ахиад одоо цагаан зүүн нэмнэтэй цэнхэр удаатай үгэтэй сайхан зэр дааг бас одоо гарч ирсэн өршөлж харагдаж байна. За ари хэдэн дагныхын дунд одоо Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Унган хурдгалын уяаж сүмбэр хурдгалын уяаж Хүрвийн эрдэнэ заяагийн хурдан зэр дааг бас одоо орж ирсэн байгаа. 125 номертэй марцсан Ягаан зэжнэтэй жижигхэн хавтар хээр дааг одоо ороод ирсэн байна. Дорногов аймгийн далан жиргалан сумын аймгийн алдарт уяаж Минд үерийн хурдан хавтар дааг хамгийн ардалд нь байна. Энэ хэдэн дагныхын өнгөн дээр Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Хүрвийн эрдэнэ заяагийн хурдан зэр дааг байгаа. 1970 оны улсын хөр зэмгэл нааданд бүгэн хөрөнгө газаргаан дөрөв магнад ордуулж байсан Дундуу аймгийн Говь Угтаа сумын Монгол улсын алдарт уяаж Осор жувийн ширүүжим загсны Зэхүү ийм одоо удамтай сайн уяаж хүн байгаа. Түүний ардал дээр шаратган сахиустай одоо сайхан халтар хээр дааг гараад ирсэн урьдчилж байгаа. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн төвшин жирээс юм яаж Түмэн бэрийн хурдан хээр дааг юм байгаамаа. Өнгөнийх нь Ягаан зэжнэтэй сайхан жижигхэн хээр дааг бол Дорногов аймгийн далан жиргалан сумын аймгийн алдарт яаж Минд бэрийн хурдан хээр дааг байгаа. За цэнхэр зэжнэтэй хээр дааг хонгор дааг урьдчилсан Дорногов аймгийн их эзэм сумын Болоочийн хурдан хонгор дааг байгаа. 51 номертэй марцсан хээр даагийг танихгүй байна. За ингээд энэ хэдэн дагныхын өнгөн дээр Хинтээ аймгийн борон дэр сумын гомбын хурдан зэр дааг гараад ирсэн бол Сүхбаатар аймгийн төмөн цогц сумын аймгийн алдарт яаж Саяны зүргийн гандмрын хурдан зоогоор дааг хамгийн цаадалд нь байгаа харагдж байна. Говь сүмбэр аймгийн сүмбэр сумын Бадам зэрэнгийн хурдан хээр хадаг дааг эцэг талдан Сүхбаатар аймгийн
Мөнхөн сумын өгшөлд орсон ийм одоо хурдан дааг байлаа. Батан зэрэнгийн хээр алдаг дагны хувьд за Дорнов аймгийн их хэт сумын яаж Хамбатын хурдан хүрэн дааг энэ хэдэн дагны хамгийн ард алдан байгаа да. Дорнов аймгийн их хэт сумын Хамбат гэдэг байж өнөө жил одоо Хинтээ аймгийн Жаргалтан сумын өвчтөй холбооны 20 жилийн ом барьсан гэдэг нааданд одоо хавар бол одоо зэр дэсрэг аярагдуулж байсан ийм одоо сайн байж байгаа. За Дорнов аймгийн цагаан дээр сумын аймгийн алдарт байж гişиг дөржин мөтөлгийн хурдан хонгор дааг ари хэдэн дагныхын өнгөн дээр гараад ирсэн өршөлж байгаа. Хинтээ аймгийн бор өндөр сумын яаж Гууган Баатарын хурдан хээр дааг энэ хэдэн дагны хамгийн наад алдан байна. Цаадалтан шар замцтай үгээдээ сахан хар дааг уршлаад байгаа. Хинтээ аймгийн бор өндөр сумын намсрын хурдан хар дааг юм байна. Ахаа цаадлаар нь цэнхэр зэжнэтэй сахан Монгол дуухан долгоотой зэр дааг гараад ирсэн. За энэ бол Дорнов аймгийн алтан ширээ сумын яаж Нямзүрэнгийн хурдан зэр даагаа ари хэдэн дагныхын өнгөн дээр Дорнов аймгийн цагаан дээр сумын аймгийн алдарт байж гişиг дөржин мөтөлгийн хурдан хонгор дааг гараад ирсэн. Говьсмөр аймгийн мэрсэн гэдэг нааданд төрүүлж байсан. Ягаан хандсан газрынхын төл юм байлаа. Энэ хонгор даагны төрсөн ахын өнөө жил Дундав аймаг зохион байгуулагдсан Заваад өмдөн авчийн мэндэлсний 150 жилийн засгийн газрын говийн өмсөлийн хурдан мөрдийн уралдаанд хязаалан үрээ хайрагдсан байгаа. Улам мэрийн одоо хурдан зэр дүрээ гэж одоо нэрээр хязаалан үрээ говийн өмсөлийн шиг нааданд хайрагдсан. Тэр зэр дүрэний одоо төрсөн дүү гэж одоо эзэн байж ярьж байна да. За энэ хэдэн дагныхын өнгөн дээр одоо Дорнов аймгийн алтан ширээ сумын яаж Нямзүрэнгийн хурдан зэр дааг гараад ирсэн уршиж байгаа. Хинтээ аймгийн бор өндөр сумын намсрын хурдан хар дааг ам үзүүн дээр нь байгаа. За түүний ард талаар Дорнов аймгийн өргөн сумын яаж амар төвшингийн хурдан айлын дааг гараад ирсэн. Өргөн сум гэдэг бол одоо их төвийн зөрөгтний үлгийн нутаг. За үзүүрийн хэдэн дагны хамгийн ард талд нь Дорнов аймгийн их хэт сумын Наран баярын хурдан буудан дааг байна. За гарсан цагаас эхэлж хөдөлж оруулсан Хинтээ аймгийн хэрлэн сумын Хаяа Хэрвагийн ганжуулууны хурдан хонгор дааг одоо хамгийн ард талд нь байгаа. За өнгөн дээр нь бол одоо Хинтээ аймгийн бор өндөр сумын аймгийн алдарт яаж энэ наадмыг ивэн дэтгэн зохион байгуулж буй нутгийн зөвлөлийн тэргүүлэг шишүүн Боровилийн мөтөлцийн хурдан сааралтаа гараад ирсэн. Сүхбаатар аймгийн халдсан сумын 79 шин насрын одоо хоногн авдаг байгаа. Баг наадам 4 уралдаж дөрвөлсэн байлаа. За ам хүзүүн дээр нь мөн одоо Хинтээ аймгийн бор өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэг шишүүн Нямагийн инкваторын хурдан холдааг одоо гараад ирсэн өчөлж байгаа. Хинтээ аймгийн баян мөнгөсөмийн байж Намжил сүрэнгийн эрдэнэ болт гэдэг баха. Эрдэнэ болтын хурдан алагдааг гараад ирсэн. Хамгийн заадлаар нь Говьсмөр аймгийн сүмбэр сумын байж Бадам зэрэнгийн хурдан алагдааг одоо хүүхэд нь хөндийгэн гаргаж аваад одоо үзүүр дээр нь тасалах юм болоо да. За тав дээр бол одоо шар зэжнэтэй сайхан хонгор дааг урьдаад байгаа. Дорнов аймгийн их хэт сумын мөнгө хотын хурдан хонгор дааг юм байна юм. За алагдаагыг өнөөдөр харин хүүхэд нь одоо айхтар одоо зөв унтаад хамгийн заадлаар нь сэрэгэн гаргаж ирээд одоо хөндийрүүлэх шиг боллоо. За ер нь бас одоо хий хөгжим тоглоход номон татлах хэрэгтэй гэдэг шиг хурдан мөрийг бас одоо сайн уйж хурдлуулан амжилт үзүүлэхэд гарцаа байхгүй сайн хурдан мөр уралдаан ч үгээд хэрэгтэй. Алагдаагыг одоо хүүхэд нь нэлээ хөндийгэн салгаж аваачаад үзүүр дээр нь одоо таслах шиг боллоо. Арын хэдэн дагныхын өнгөн дээр Дорнов аймгийн алтан ширээ сумын яаж Нямзүрэнгийн хурдан зэр дааг байгаа. Дундав аймгийн цагаан дээр сумын аймгийн алдарт яаж гişиг дөржин мөтөлгийн хурдан хонгор дааг одоо арын хэдэн дагнаас очоод өнгөний хэдэн дагтаа залгалаа. Мөн одоо Хинтээ аймгийн бор өндөр сумын намсрын хурдан хар дааг байгаа. Энэ 77 номертэй мөрсөн Хинтээ бор өндрийн Гууган Баатарын хурдан хар дааг. За Дорнов аймгийн 76 сумын аймгийн алдарт яаж Манцүйтийн эрдэнэ зөвхөн хурдан зэр даагийн урьдчилаад байгаа. Цаадлаар нь одоо Сүхбаатар аймгийн Төмөн зөв сумын Монгол улсын төдмөндөө Саяр сүрэнгийн нөмөр 40-ийн дөө ган нөмрийн хурдан цоогоор дааг гараад ирсэн байна. За Манцүйтийн эрдэнэ зөв гэдэг үеж одоо хүүхдүүдтэйгээ бас одоо энэ орон нөрд нутагт ирж орон нөр хайрганы дахлаг нааданд наадаж байна. Зэр дааг нь өдөр хэдэн дагны ард дээр гараад ирсэн байгаа. Хүүч улуун зүрхийг нь харлаг үрээ одоо соёлон дөрүүлсэн байгаа. Хязаалан алаг үрээ бас одоо дархин заахын уралдаж яваад 10 гаргаад одоо айргийн арханаар хурдалчихсан байгаа. За Манцүйтийн эрдэнэ зөв гэдэг үеж одоо Говьсмөр аймгийн бэлс ингээд надаас олон сайхан айраг дээр өртөж байсан. Хурдан хараацрага 2 жил дараадан дөрүүлсэн. 2 хацрага одоо угсраагаар нь оруулж ирсэн ийм одоо сайн уяж юм байдаг. За ингээд хурдан дагны уралдааны өнгөн дээр Хинтээ аймгийн бор өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэг шишүү Нямагийн инкваторын хурдан хонгор дааг одоо гарч ирээ сайхан хөдөлдөө. Ам үзүүн дээр нь мөн одоо Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн тэргүүлэг шишүү аймгийн алдарт яаж Боровилийн мөтөлцийн хурдан сааралтаа гараад ирсэн. Энэ наадмыг одоо ивэн дэтгэн зохион байгуулж бай. Хоёр сайхан хүний одоо хоёр даа хоёулаа өнгөн дээр ангарч сэрэгхэн тасарч байгаа байна. За ари хэдэн дааныхын өнгөн дээр Хинтээ аймгийн баян мөнгөсөмийн сумын алдарт яаж эрдэнэ болтын хурдан хонгорлог дааг гараад ирсэн. Их талтай бол одоо Хинтээ аймгийн дархан сумын Понцгийн хуйгаан адууны өгшөл орцсон. Ийм одоо хурдан дааг юм байлаа. Эцэг нь бол одоо эрдэнэ болтын өөрийнх нь одоо хурдан хүрэн алаг газраа. За түүний ардал дээр хар дааг урьдчилаад байгаа. Хинтээ аймгийн бор өндөр сумын намсрын хурдан хар дааг байна. Наадад нь одоо сайхан хонгор дааг бол Дорнов аймгийн их хэт сумын мөнгө хотын хурдан хонгор дааг байгаа. Дундав аймгийн цагаан дээр сумын аймгийн алдарт яаж гişиг дөржин мөтөлгийн хурдан хонгор дааг байгаа. Түүний ардал дээр Дорнов аймгийн алтан ширээ сумын Нямзүрэнгийн хурдан зэр дааг гарч ирсэн байгаа. За засгийн газрын бүсийн уралдаанаас 2 хайрыг өртөж Боровилийн нутгийн нэрийг өндөр төрөсөн. Боровилийн мөтөлцийн хурдан сааралдааг ам үзүүн дээр юм аа. Соёлынгийн уралдаан зэр дээр одоо хайрагдуулсан байгаа. За хуулдагч одоо үзүүр зүгөө ер нь одоо задарч байгаа ч юм бэ. Задарсан хурдан дааг байна да. За ингээд Хинтээ аймгийн бор өндөр сумнаас зохион байгуулагч бор өндөр хайрганы анхтугаар таглагыг хөрөж ингээд наадмын хурдан даагны уралдааны өнгөн дээр алаг дааг нь гараад ирсэн байна. Араас одоо Нямагийн инкваторын хурдан хонгор дааг бол одоо тарлаатайгаа ирээ нийлсэн. Өнгөн дээр нь Говьсмөр аймгийн сүмбэр сумын яаж Бадам зэрэнгийн хурдан хээр алаг дааг байгаа. За
алдаг дагны буруудлаар нь ер нь одоо зөрөөд өнгөрхнээ хормостын хортой хортон хөлгийн туурайн дөргөнтэй өргөн дэлгэр сайхан наадам халахын сэтгэн аймгийн боржгон зүтсэн өнгийн ошууны голом нутаг болсон хан энти уулын аймгийн оцол самсар уулын ошуу буюу хинти аймгийн борон өндөр сумын зохион байгуулагдаж хортон дагны уралдааны төрөө магнагаар борон өндөр сумын уяач нямагийн инко аты хортон хултаа одоо доторлоо холхон сайхан дөрүүлэн мэж төмөнгөдний вэсгсэн бол говь сүмбэр аймгийн сүмбэр сумын батам зэрэнгийн хортон хээр алдаг ам хүзүүн дурдалдаа за өнгөний хоёр даг өнөөдөр харийнхаа дагануудаас хол юм аа энэ наадмыг ивент дэтгэн зохион байгуулж борон өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дэргүүлэгч аймгийн алдарт байж бориглын ботолцын хортон сааралдаг хайргийн урав дурдалдаа соёолон бас гур болсон байгаа хинтин баян мөнхийн эрдэнэ улсын алагдаа дөрөв дундгуйн цагаан дээр ичиг дөрчин ботолгийн хонгордаг хайргийн дав хинтин борондрын намсрын хардаг 6 орчих шиг боллоо. За ари хитэн дагных өнгөн дээр дорн аймгийн 70 жаргалан сумын байж Манцуйтын эрдэнэ зөгтийн хортон хүрэн даагор ирж харагдаж байна. Алтан ширээгийн нэмсрэнгийн хортон зайр дааг, Сүхбаатар аймгийн төмөн зөгцмийн хам нөмрийн хортон зоогоор даагор ирлээ. Борондрын Уганбаатарын хээр дааг, за Ихэтийн Амбатын хортон хүрэн даагор ирсэн. Борондрын Гомбын хортон зайр дааг, Ажийн сүрэнгийн нөмрөөгийн хортон зайр дааг, мөн одоо Хүрвийн эрдэнэ зээгийн хортон зайр дааг, Говь сүмбэрээс ирсэн хоёр дааг, хоёулаа бас одоо 14 тавын багцаагаар Дорн аймгийн Ихэд сумын Наран баярын хортон харвууд бүүдэн даагор ирж харагдаж байна. За Төвшин ширээгийн төмөн баярын хортон хээр дааг бас одоо мэдэн дээгүүрхэн ордоо Дорн говийн Ихэдийн Болоожийн хортон хонгор дааг. Алагдаа сайхан хайрлаа өөрөө би говь сүмбэр аймгийн сүмбэр сумын уяач батам зэрэг гэж юм байна. За алагдаагны удам өгшөл урдам гэмс. Алагдаагны удам өгшөл. Манай найз нэг тайм өсгөө гэж найдасаа ядраг авчихсан. Тэгэхээр мөнхөд байна. Тэгтээ. За. Тэгээ миний өөрөө онгон гэх. Энэ жилийн хэлэх уу яа? Энэ жилийн багт над 2 3 бай да. За. Тэгээ зөвхөн урдам гэмстаас сайхан хэлж. Сая сурганы наадмч амт чид ирсэн. Тэгээ цаасан дасаа тэгээд цагаан мод итлээ. Баяртай. За баяр үргээ хонгор алагдаа сайхан харагдлаа өөрөө санаа. За баярлалаа. Хаави баянхэ эртэн алдаг юм байна. За хонгор алагдаагны удам өгшөл урдам гэмстаас. Энэ миний унгаа атаа гамаа. Миний хордоо хүрээд газар нүр. Тэгээ их тал нь манай дэгжи хоёг гэж тахны. Тэрний хатаны хонгор алдаг юм байна. Энэ жилээ хэлэх үү яа? Энэ жил одоо 9 оролдож 3 төрүүлж 4 5 харигч. Тий. За баяр үргээ. За баярлалаа. Хонгор даг сайхан гараас туулж харагдлаа өөрөө санаа. За баярлалаа. Би Дундгой аймгийн цагаан дээрсэн аймгийн алдартай хичиг дөржин батал. За хонгор дагны удам өгшөл урдам гэмстаас нэрч. За миний дагны 4 5 уралдаад 2 3 харигч дугаар гэж байна. За өнөөдөр сайхан урлаа. Удам өгшөл гэвэл миний яга хав зазрууны маань төл. Миний унгад. За төр сайхан энэ жил говийн хонгоос тэзал өрөө аймгийн 3 тагцсан. За томог амжилт юу? Энэ битүү шүү дээ. Даа 3-оор орлоо. За. Дагны удам өгшөл урдам гэмчлээс нэр. Дагны урдам өгшөл Сүхбаатар аймгийн Халзан сумын Гамбайны шинэ осор гэж манай найзын адууны өгшөл юм аа. Энэ жилийн хэд хэлэх вэ? Энэ жилийн хэд? Энэ жилийн баг наадамд 4 төрүүлсэн. Хаана яаж? Сүхбаатар аймгийн хооронд овны наадмуудад төрүүлсэн. Тэгээд 4-5%-аар авч 63 доллар. За баяр үргээ. За баярлалаа. За намайг Инхбаатар гэдэг Хинтэн аймгийн Борон өндөр яриад тэгээд нутгийн зөвлөлөөс маань зохион байгуулсан одоо Борон өндрийнхөө овоог дахиад анхны дахилгын наадамд даагмаа сайхан төрүүллээ. 4 дахь давхруугаараа уралдаад одоо 3 дахь дөрвийг авлаа. Нэг ам үзүүлсэн. Сүхбаатар аймгийн төмөн зөгтийн төмөр очиргаа, тод манлаа гэж төмөр очиргаа хөшлөө. Хамгаа.
За энэхүү Хэнтэй аймгийн Борон өндөр сумнаа зохион байгуулдаг гэж үе. Борон өндөр хайрханы анхдугаар тахилга их баяр цангад наадмын хурдан дагны уралдаан төрүүлж харагдсан ирээдүйн өмнө нэгүүдийн алдар цолыг дуудаж шагналыг гартуулан өгж байна. За түрүү мөгнөд Хэнтэй аймгийн Борон өндөр сумын уул, Борон өндөр сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дэргүүлэгч шүүн Ямагийн Инкбаатарын хурдан хулдааг одоо хурдлан ирж түмэн одныг одоо зайхан баясгалаа. За ам хөлөнд говь сүмбэр аймгийн сүмбэр сумыг яаш Батам зэрэнгийн хурдан хийрэлэгдээ хурдсан бол Хэнтэй аймгийн Борон өндөр сумын аймгийн алдар туяаж Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дэргүүлэгч шүүн Бориодын мөдөлцийн хурдан заарлаа. Аяргийн 3 дуртаж Хэнтэй аймгийн Баян мөнгөсмийн сумын алдар туяаж Эрдэнэ улсын хурдан хонгор алагдаа Аяргийн 4. За Аяргийн 5 Дунд аймгийн Цагаан дэлгэр сумын аймгийн алдар туяаж Хишиг дөржин Батөлгийн хурдан хонгор даг одоо тус хурдалж уйсан эзэн унсан хүүхэд наадамчин олдон баясгалаа. За Борон өндөрчүүд нутгийн зөвлөлийн дэргүүлэгч шүүд энэхүү одоо Борон өндөр хайрханыхаа тахилгыг баяр цангал наадмын түрүү мөрийг 3 сая төгрөгөөр, ам үзүүний мөрийг 2 сая төгрөгөөр, Аяргийн 3 дурталсан мөрийг сая 500 мянган төгрөгөөр хурд шагнасан бол 3 4 мөрийг тусаар одоо сая төгрөгөөр шагнаж урамшуулсан баяр шагнал өндөртэй уяаштын хөтөлбөрийг өндөрөөр үнэлсэн өргөн дэлгэр сайхан наадмыг өнөөдөр энэхүү амжилттай сайхан зохион байгуул хурдан дагны уралдаан төрүүлж харагдсан түмэн их ордоо хөлбөрийн алдар цолыг дуудаж шагналыг гартуулан өгч баяр хүргэлээ. За энэхүү хэр цангал наадмын Баян одоод буюу Даян дагаар тодорсон Хэнтэй аймгийн Хэрлэн сумын уяаж хай хэрвагын жилууны хурдан хонгор дагны алдар цолыг бас одоо дуудлаа. Энэ жилийн Баян одоод эх жилийн түрүү мөгнөө болохын өрөөлдөр алдар цолыг нь дуудаж бай шагналыг гартуулан өгж байна. За хонгор даг бол одоо хурдан дагны уралдааны газар дээрээс гарч ирэх хөтөлж уралдаж байсан. Тэгээд 21-д буюу одоо бүрэн жаргалд ордож энэ уралдааны Баян одоодын дагаар энэхүү одоо шалгарсан байна. За энэхүү бэлгийн улирлын тооллын 17 дугаар жирны алтан уншлаг тамхи гал дахиад жилийн зуны хадаг сарын шиний 21-ний өдөртийн өдрөөр үргэлжлэн бэлэг цаг өдөр буюу 2017 дугаар оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хэнтэй уулын аймгийн Оцсон сансар уулын өшөө Хэнтэй аймгийн Борон өндөр сумнаа зохион байгуулагдсан Борон өндөр хайрханы анхдугаар тахилга их баяр цангал наадмын үеэр зохион байгуулагдсан
3 насны хурдмөртийн уралдааныг бүрэн ихээр үзэгч та бүхэнд төлөвлөлөө. За энэ цаг мөчид одоо сурын харвааны тэмцээнд одоо тэргүүн байр болоод дэд байр шагналт байранд жалгарсан баг харваачдад одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. Хинтээ аймгийн Бор өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн гишүүд бол одоо энэ өдөр Бор өндөр хайрхныхаа тахилгыг хуваарлан сангал наадам зориулж 93 наадмыг амжилттай заахан зохион байгуулсан. Ингээ шаган харваа сурын харвааны тэмцээнд одоо оролцсон улсууд шагналыг гардуулан өгж баяр хүргэж байна. Сүхбаатар аймгийн Мөнхган сумын олон түмэндээ өндөр хэмээн хүндлэгдсэн чулуунгой одоо тэр цаан зогсож байгаа харагдах юм да. Чулуунгой ч одоо шаган харвааны хүн шиг санагдаж байгаа юм. Ингээ шаган харвааны тэмцээнд одоо шагналт байранд жалгарсан одоо баг харваачдад шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. За өнөөдөр бас одоо аргагүй үндэснийхээ одоо ахуй зэйлийг дээдэлсэн одоо Монгол хүмүүний одоо төр төмний одоо тусгаар тогтнолын нэгэн ном баталгаа олсон 93 наадмыг бол одоо амжилттай заахан зохион байгуулж за ийхүү одоо нар хурдагширсан наадмын энэ өдөр за шаган харваа болон сурын харвааны тэмцээнд одоо амжилттай оролцсон баг харваачдад одоо шагналыг гардуулан өгж баяр хүргэлээ. За үргэлжлүүлэн үзэгч та бүхэн Хинтээ аймгийн Бор өндөр сумын Бор өндөр хайрхны тахилга их баяр сангал наадам зориулсан хүчит өхийн барилдааныг хүлээн авч үзсэн үү. Бор өндөр хайрхны уулын дагдаг 2017 баяр наадмын үндэсний өхийн барилдааны сургагийн даваагт бэлэн болж байна. Борнот аймгийн цагаан болсын бариад Борнот нутгийн дэвчний Монгол улсын нондгийн цагцолдорч Онцондөр аймгийн хайнгийн арсан батчрын гончиг ухаанаар хүчит 64 төгсөөр орж үзсэн барилд гарч ирдээ. Борнотор хайрхан уулын дагдаг баяр наадмын саргамбалгаар сайхан болж өндөрлөж хэмжиж байна. Анхны баяр наадмыг Борнотор сумын Улаанбаатар нутгийн зөвлөлийн хамтарч амжилттай сайхан зохион байгуулж байна. Энэ баяр наадам тоосроогүй нар хурдагширсан сайхан өдөр зэрэг сайхан дэвшээр баяр наадмын аргамжаар саргамбалгаар сайхан болж өндөрлөж байна. Авсангийн өдрөөр 64 төгсөөр орж ирсэн улсын зөвлөлдөрч Гонсондрэнгийн бэлтгэл спортын газрын бүхэнгийн арсан батчрын гончиг давхайнаар үзүүлбэрүүд таараа зэрэгцсэн. Нормодэнгийн цагаан улсын бариад Монгол улсын нондгийн зөвлөлдөрч 1999 оны бүхцэргийн баяр наадам зориулж зэргийн арсан бүтээгдсэн. 2000 оны бүхцэргийн баяр наадам зориулж байсан. 2006 онд Монгол улсын жилийн баяр наадам зориулсан. 24 бүхий барилдаанд Улсангийн арсан бариад Монгол улсын газрын улсын зан өчрийн отгөр тавдагч Монгол улсын зөвлөлдөрсөн бүхэн олон жил сайн барилж байгаа. За хоёр бүхий өрөөс насны өрөөс зөрөөний онцгой талхаарсан спорттай чирэмгийн дампаа төрмөгөрдөг бүхэн 2014 онд Гонсондрэнгийн баяр наадам зориулж аймгийн арсан бүтээгдсэн. Улсын баяр наадамд бороо тэрмийн даванд бичрэлцсэн бүхэн Тамана засод доцхан карта бодгонстойгора. Сааж үтэн царфата архан дэрсэ цацха харгадэрдэ давда. Гонсондрэнгийн бэлтгэл спортын газар шаархын гамбаны ухаангийн арсан батчрын гончиг давха. Бор өндөр хайрхан уулын дагдаг 2017 баяр наадмын үндэсний өхийн барилдаанд түрүү хөрлөрлөө. Борнотгийн цагаан улсын бариад Борнот нутгийн дэвчний Монгол улсын нондгийн цагцолдорч тавдамын үзүүлэлтээ Азийн төрний өрөөний барилдаанд төргийн шуурхай сайхан барилдаанд зөвлөдөө. Хинтээ аймгийн Бор өндөр сум маань одоо Монгол улсын хамгийн отхон сум болоод одоо 5 жилийнх нь энэ жил тохиож байна. Тэгээд бид нэр одоо Бор өндөрчүүд маань Бор өндөр гэдэг нэрээр бол одоо овглж явдаг юм хүмүүс. Тэгээд Бор өндрийнхөө уулыг энэ жил бас Хинтээ аймгийн Бор өндөр сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхээ санаачлахаар одоо анх удаа дахлаа. Тэгээд дахлага маань үнэхээр сайхан боллоо. Бор өндөрчүүд маань их өргөн дэлгэр оролцлоо. Улаанбаатарт хотод байгаа болон бусад аймагт оршин сууж байгаа Бор өндөрт ажиллаж амьдарч байсан хүмүүс болон одоо Бор өндөрт амьдарч байгаа
нийт борондрчууд маш их идэвхтэй оролцлоо. Хандив мөнгө одоо бас энэ сайхан арга хэмжээндээ өргөж уул аваагаа маш сайхан дахилаа. Тэгээд бид нэр соёолон хязаалан дааг гэсэн 3 насны орны уралдааныг бас зохион байгууллаа. Нийт 64 бүх оролцсон үндэсний бүхний барилдааныг зохион байгууллаа. Тэгээд борондрчууд маань үнэхээр зохион байгуулалттай дэлгэр сайхан наадж байна. Тэгээд нийт борондрчуудтай сум болсны 5 жилийн баярын мэндийг хүргэе. За мөн дээрээс нь одоо уул аваагаа сайхан дахиж хамтарч ажилласанд бүгдээрэнд талархлаа илэрхийлье. Тэгээд бид нар энэ борондрийнхоо уулыг бол 2 жилдээ нэг удаа ингэж бүтгэн зөвлөлөөс санаачилж тагчээ гэж бодож байгаа. Тэгээд дараа жилүүдийнхээ өшөө өргөн дэлгэрээр оролцох итгэж байна. Тэгээд бүгдээрэнд сайн сайхныг хүсье. Баярлалаа. Тэгээд энэ борондор маань бол одоо олон жил яригдчихэж сум болоод энэ жил одоо 5 жил болж байна. Тэр нь одоо бид нар бол энэ борондрын бараг ондон гэхэр хүмүүс тэртээ 32 жилийн өмнө борондрын улам бичилгүүдийг ашиглан оруулж ажиллаж байлаа. Тэгээ энэ борондөр одоо хайрхнаа өнөөдөр дахиж одоо өнөөдөр арга хэмжээгээ зохион байгуулж байна. Энэ одоо нутгийн зөвлөл манай залуучууд шинэ төвөр одоо манай онцгойн сайхан залуучууд одоо манай намсраа энэ сайхан төлөвлөлт хоёрсоо болон талархаж байгаа. Энэ арга хэмжээнд одоо манай энэ өдөр энэ хонгортой амьдарч байсан манай хаахрын Бадамсран ажуулдрын гавьяа Цэрэг самбын одоо даваа цэрэг ажуулдрын гавьяа тэгээд бидний хэсэг нөхдүүд энэ арга хэмжээнд одоо бас өөригдэн ирж оролцоод талархтай байгаа. Тэгээд үүнэртэй баяр талархаж байна. Энэ ирчээрээ манай нутгийн зөвлөх энэ сайхан нутгаа хөгжүүлээд энэ сайхан хайрхнаа одоо ингээд сайхан шүтээд явж байгаарай гэж яриа. Бүх одоо энэ зөрөгтлөж байгаа монголчууд ялангуяа одоо манай хинтээчүүд борондрчууд бүгдээ сайн сайхныг хүсье. За өнөөдөр борондөр хайрхны дахлага наадам сайхан болж Улаанбаатар хот дахь борондөр нутгийн зөвлөлийн залуучууд маань санаачилж борондөр хайрхнаа дахих арга хэмжээг сайхан зохион байгууллаа. Манай борондрчуудын хэмэрлундаа өөдрөг байж нус баян хангаан баясаж буурал одоо уурхайчдынхаа заламж халаа болсон ирээдүйн маань ирээдүйн сайн сонирхлоо хөгжил дэвшил нь үргэлж урагшаа байх болно гэж бодож байна. Борондрчуудын маань сайн сайхны төлөө энэ авааны дахлах маань сайхан болж наадамчин олон маань өнөөдөр маш сайхан наадж байна. Өнөөдөр энэ арга хэмжээнд өргөдөн оролцсон манай ажуулдрын гавьяа даваасан буу гавьяа за манай нутгийн зөвлөлийн дарга чин төмөр за гişүүд намсраа ган очор за бусад одоо гişүүдтэй дараагийн ажилд улам их амжилт гаргаж борондрынхаа ирээдүйн сайхны төлөө их ажлыг одоо бүтээхийг хүсэн өрөөж байна. Ингээ борондрчуудтай сайхан наадаараа гэж хүсэн өрөө. Баярлалаа. За энэ хөрхөн үзэгчтэй охиндоо Дүмний студийн уран бүтээл хамт олон Хинтээ аймгийн Борондөр сумнаас зохион байгуулагдсан Борондөр хайрхны анхадугаар тахлах их баяр цэнгэл наадмыг бүрэн ихээр нь бэлтэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Борондөр хайрхнаа дээдлэн шүтсэн нутгийн зан олны буян ишгэн дэлгэрэх болтугай.